группээс явуулж байгаа Амар амгалан гэр бүл гэдэг подкастын 4 дахь дугаар бэлэн боллоо. Тэгээд өнөөдөр нэг супер дупер найзгаа Эрдэнтээс олоод урилга өгсөн чинь уриалгын хүлээж аваад зөвхөн хэдхэн цагийн дотор ороод ирлээ. Маш их баярлалаа. Тэгээд миний найз эхлээд өөрийгөө танилцуулах уу? Сайн байна уу? Намайг Бата гэдэг. Би Даваа гэдгийн бүсгүйгийн 10 жилийн ангийнхан хүүхэд байна. Ингээд Дэнээс байгаа олон сайхан найзуудтай болон Америкт амьдарч байгаа олон танилуудаа, найзуудаа, үйлчлүүлэгч нартай энэ өдрийн мэндийг хүргье. Одоо Монгол улсад 21 цаг болж байна. Би дөнгөж сая үйлчлүүлэгчнийхээ үдэд дуусчаад тэгээд найзгаа урилга хүлээж аваад донтох хэмжээний талаар ярилцах юм. Одоо сонирхолтой зүйл хийхээр энд сууж байна. Яг ямар ажил хийгээд байгаа юм бэ найз? Баялаа уулзаагүй өстой. Бараг 35 жил болсон юм билээ шүү дээ. Ер нь 10 төгснөөс хойш уулзсан юм уу? Уулзаагүй хаа би чамтайсаа таараагүй юм байна. Харин би өнөөдөр бодсон хэзээ хамгийн сүүлд уулзсан гэж бодсон чинь яг 10 төгсөж явтал уулзсан билээ шүү дээ. 35 жилийн дараа. Тэгээ дахиж бид нэр уулзаагүй хаа. Манай ангийн лидерүүд бүгдээрээ гадаад сургууль аваад би дотоодоо сургуультай үддээл тэгээд зах зээл болоод тэгээд дууссан байдаг тийм. Тэгээд үзэж тараад Эрдэнэт үйлдвэрийн эмнэлэг соёлын цогцлбор гэж байдгийн. Үйлдвэрийн эмнэлэг соёл гэсэн үг байхгүй. Тэрэнд яалтаа түргэн төсөнжийн засгийн хэрэглэгч гэсэн юм улсын ажлын данстай. Тэгээд хоббигоороо энэ сэтгцийн эмнэлэг донц судлалын катарсис гэдэг эмнэлэг нээсэн. Одоо ингээ 25 дахь жил дээр сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энд бол 2000 оноос хойшоо архин донтох өвчин, архины давхар хамааралтай гэр бүлийн тусламж үйлчилгээгээр дагнж ажиллаж байгаад 2012 оноос 16 оноос хойшоо бол сэтгэл засал чиглэлээр сэтгцийн завсрын эмгэг, сэтгцийн толгомцсон асуудлууд гэх мэтийн ийм олон асуудлууд дээр сэтгцтэй холбоотой бүх асуудал дээр тусламж үзүүлээд явж байна. Одоо сүүлийн үед Монгол дээр хамгийн их толгомдож байгаа асуудал одоо архины дом байхаа болоод энэ нь одоо тогтгоо болоод мөрөөдөө тоглоомын дом, хар тамхины дом, хорын дом илүү их бэлгийн текстийн ийм дангууд илүү их одоо анхаарал татдаг болж байна. Тэгээ энэ нь 90-ад оны гэр бүлийн гажууд түнтэй холбоотой асуудлын маань одоо үр урхаг байх та гэж байж байна. Харин тийм өстой буянтай ажил хийж байна. Би харин чамайг ийм ажил хийдгийг ч мэдгүй байсан. Харин энэ манай дээнэд танай ангийн, ангаахын ангийн майз цэцэг гэдэг бас нэг буянтай санагдсгүй байдаг. Тэгээд тэр чиний постны доор нэг одоо ковидын үед л доор юм бичиж таарад, комент бичиж таарад. Тэгээд би чамайг Бата маань ийм буянтай ажил хийдэг юм биш үү? Холбогдохоос ингэ бодчихсон. Тэгээд би фэйсбүүкээр хаяа дагаад яваад идэгсэн. Тэгээд би энэ контентийг чинь нэг одоо нэг 7 хоногийн өмнө баг эхэлсэн байхгүй. Тэгээд хинтэй юуны тухай ярилцах уу гэж бодож байхдаа яг чамайг бодож байсан чиний нэг лайв гараад ирдэг нэг 2-3 хоногийн өмнө байна уу? Тэгсэн чинь би бүр чиний лайв үзээд баха инээсэн шүү дээ. Чи ингэсэн шүү дээ. Би өгөн энэ лайвыг донтолтын тухайд лайвыг өөрийнхөө хаалттай групптэй хийх ёстой. Гэхдээ бид нар хаалттай групптэй байгаа үгүй мэдэхгүй надад хэлээрэй гэж. Тэгээ өөрийнхөө фэйсбүүк дээр лайв хийхээр би тэрийг чи үзээд өстой амтархал чамтай холбоо барьлаа шүү дээ. Энэ нас явсан хойно технологи сурна гэдэг чинь жоохон асуудалтай байгаач. Манай үеийнхэн чинь азтай ховтой мөртлөө хэцүү үеийнхэн гэдэг тийм камертай хүмүүс юм байна шүү дээ. Би нөгөө хүмүүстэй ярихдаа тэгдэг аахгүй. Хүүе 18 настай байхдаа бид нэр ингээд нүрээ хараад уцаар ярьдаг болохын нэлээ гэж боддог байсан гэж. Яагаад гэвэл би 1994 онд анаахын дээд сургууль төгссөн ээжтэй мэдэгдэхэд бол 3 хоногийн өмнө уцсны захиалга өгч 3 цаг хүртэл 3 минут яриад намайг ярь дуусаад цаг чин дууссан гар гэж хөөгдөг байсан шүү дээ. Тэгэхээр шоолоод идэх байхгүй. Тэгсэн одоо бид нар чинь анаахын дээд сургуульд ороод нөгөө компьютер сураагүй бол хийж болох боломжгүй гэж хэлсэн зүйл яана тэр нь ямар юм байдг юм бол гэсэн чинь одоо бичгийн машин дэс компьютер зурагтай бичгийн машин дэс юм байл шүү дээ. Тэштэй бид нар чинь би ч 26 жилийн өмнө Америкт ирж явах чинь бас тэр интернет чинь дөнгөж гарч ирсэн. Бид нар нэг дэлгүүрээс бүр $50 цалинтай. Тэгээд $10 нэг юм утасны карт аваад гудамжны нөгөө юунд очиод дэлгүүр үүд мөдөнд идэг
payphone гэдэг тэнд ингээ картныхаа дугаараар хийгээл Монгол руу ингээл хүүхдтэйгээ ярмаар болох гэхээр 3 минут яриад шууд пат гэж дуусчдаг 17 тэгдэг үе байлаа шүү дээ. За тэгээд Монгол улс хөгжижээ гэж. Монгол улс хөгжөөд өстэй үнэхээр гайхалтай янзын гоё хөгжсөн байгаа юм чинь. Саяхан нэг манай дүү юу нэг Казахстан, Стан гэдэг нэг улсууд байдаг шүү дээ. Казахстан, Узбекистан гэдэг тэрүүгээр нэг бизнесээр яваад ирсэн гинэ. Тэгсэн чинь Монгол байдаг, Монгол амьдардаг ахын маань хүүхэд. Тэгсэн чинь тэр улсууд өрөөс Монголыг бодвол хөгжөөгөө баг социализмын хараа байж ингээд усан хүмүүс нь бүр ингээ хөгжилгүй залхуу болцсон юм байна. Усан үзмийнх нь модон гадаанаа нэвсийгээд усан үзмүүд нь нэвсийгээд газар хөвтчих. Тэгээд хүмүүс нэх ядаа амьдард юм байна. Тэгэхэд манай монголчууд байхгүй ямар гоё хөгжилтэйг гадаадд явж л мэдлээ гэдэг тэгж хэлсэн шүү. Тэгэхээр аль өнцгөөс харахаас л болоод байгаа юм тийм ээ. Монгол улсын гавьяа дэх сангийн мямсар гэж хүн байсан. Одоо миний багш л да. Сэтгцэн ингээд домог Монгол улсад домог хүн байсан байхгүй. Тэр хүний одоо мөрхөн болохоос өмнө хэлснээр агуу үг гэдэг. Би одоо лекц унших гэдэг хүмүүст хэлдэг юм. Монгол улс 1990 оныг батхад 200 дахин хөгжсөн юм а гэж. Тэглгүй яах. Монгол хүний сэтгэл 400 дахин унсан юм а гэж. Ханамж байхгүй тий. Харин би асууж ирсэн байхгүй. Багшаа та яагаад 200 дахин 400 дахин гэмээр харцсангуудаа сонгож байгаа юм бэ гэдэг. Хүний сэтгэл хязгаарч хязгааргүй ялангуяа ханж үзээгүй мэдрэмж тий хязгаарч бэлтгэх юм а гэж хэлдэг байхгүй. Тэр үед эмээр ойлгоогүй байх үг нь ойлгоогүй. Яг нэг 10 сэтгэл засчин хийгээд одоо ойлгож байна л да. Тэр нь ямар үг байсан бэ гэхээр зөв нөгөө өсхийн үйлэн өчхийн цаг арилахгүй гэдэг нэг үг одоо сүүлийн улс төрийн хүрээнд хэрэгдэг болчихлоо шүү дээ. За. Тэр үг юм байна. Одоо би бол хүмүүс ингэж хайрлаж байгаагүй дуртай байдаг байхгүй. Хүн гэдэг амьтан чинь анх төрхөөсөө эхлээд одоо хайрлагдахын, ханахын, үнэлэн зөвшөөрлөгдхийн, үнэлэгдхийн гэдэг энэ хэрэгцээний аппликейшнгууд нэг дандаа сууж явах юм байна. Бүр хар бага насаас эхлээд тий. Харин бид нар тэр аппликейшн суугаагүй юм байна. Суугаагүй. Тэг суугаагүй учраас бид нар яа гэм бэ гэхээр тэр байхгүй аппликейшн маань байхгүй учраас хайрлаж байгаагаа мэддэг юм байна. Үн цэнтэй байгаагаа мэддэг юм байна. Өөрийгөө хүлээн зөвшөөрдөг юм байна. Тэрийг мэддэг учраас хүлээн зөвшөөрдөг зүдрэл тэр нь эерэг юм уу сөрөг дом бодоод хоригчдаг юм байна. Эерэг домгийн бол бид нар нэг муу ихгүй байгаа хөх. Жишээл ажлын домтой болцсон ч гэдэг юм уу тий. Одоо амар ажил хэрэгч мэрч гэдэг чинь ажлын дом байхгүй юу тий. Бид нар тэрийг хэлэхгүй ч гоо сайхны хагалгаач нь өөрөө дон штэ. Байн гоо сайхны хагалгаанд ороод чинь домгийн асуудал хэрэгж байгаа байхгүй юу? Өөртөө сэтгэл хангамжгүй байгаад байна тий. Өөртөө сэтгэл хангамжгүй учраас асуудал байгаа ч өөрхий. Тэрийг бид ярьдаггүй. Идэхийн дом бай тий. Идэхийн дом бид нар ярьдаггүй байхгүй. Яг тэгвэл хүн их идлээгээд агсан тавьдаггүй байхгүй тий. Харин гэтэл бид сөрөг донгоод аюу асуудал өгдөг тий. Жишээлбэл архууж агсан тавих гэдэг юм уу тий. Хүчирхийлүүлэлтэд байгаа үгүй бол мөрөөдө тоглоод их хэмжээний мөнгө алдаад байгаа ч юм уу тий. Наркоманитад ингээд хүн биш болоод байгаа бол ингээд ачаалдаг л өгөөд гэтэл цаана бол эерэг сөрөгдөн угаасаа байдаг. Тийм учраас тэр Хеллингер гэдэг эрдэмтнээс үг гэх юм байл дээ. Бүх хүн донтогч юм а гэж. Харин тий. Тэр донтож байна гэдэг үгээ тэгэхээр бид нар тэгэнгүүт ингээд дандаа муу юм очиж байгаа тий. Айгу муу зүйл. Гэтэл дон гэдэг чинь зүхтаах үйл явсан байхгүй. Зүгээр зүхтааж байгаа. Тэг үннээс зүхтааж байгаа. Жишээлбэл ажлын донтой болж байгаа цаашийн шалтгаанд нь хүлээн зөвшөөрөх хэрэгцээ. Бусдад хүлээн зөвшөөрөх хэрэгцээг гүйцээх гэж явсаар байгаа ажлын донтой болчихж байгаа. Тэр дон ханахгүй тий. Хүлээн зөвшөөрөх. Одоо би ингээд нэг мундаг болонгууд одоо нэг юм жишээ өгдөө шүү дээ. Бизнесийн нууц ингээд янз бүрийн ном дээр уншиж хахад нэг хүн нэг шагналтыг одоо 3-аас илүү авч болдгоо маа гэж. Эхнийх нь маш хүндэлтэй хүлээж авдаг гинэ. Хоёр дахь дээр нь 50% хүндэлтэй. Гурав дахь дээр нь 10% хүндэлтэй. Дөрөв дахь дээр нь үтсэн яддаг гинэ. Яг гэж бол тоохол үчдэг хамжтын болов яа тийм. Тэр хүний хувьд бол мэдээж ингээд боловч нийгэм хүлээж авахгүй юм шүү дээ. Тоохоо ч тийм тийм. Тэрний чинь зам тэр хүн яагаад тийм сайн байгаад байгаа юм гэсэн чинь хүлээж зөвшөөрөхгүй сайн байгаад байгаа гэж байна. Гэтэл тэр би хүнийх нь амьдрал нь таваагаад аваагаад ачаагаад хүлээж зөвшөөрдөд нийгэмд мундаг байгаад байгаа мөртлөө
хувь хүний амьдрал байхгүй болчихдог. Өөрийнхөө Ингээд одоо хүүхэд авах бидний тэр багш хүний хүүхэд сурлага муутай, хүмүүс муутай, эмч хүний хүүхэд эрүүл мэнд муутай гэдэг айгүй ярьдаг үсчтэй. Ярихаараа тэр эмчийн хүүхэд, тэр багшийн хүүхэд гэж тэр даргын хүүхэд гэж ярьдаг үсэн тийм. Эцэс тагийн хүүхэд, даваагийн охин ч юм уу тийм, дорчин хүүхэд гэж ярьдаггүй. Ялангуяа манай ангийнх нэг багш нар тэг загнадаг байсан тийм. Дандаа энэч дарга нарын хүүхдэд гэж нөгөө сайн багш байсан болохоор хөөе, хоёулаа багш нартаа нэг минь дэвшүүлчихв. За Өсгөл аймгийн Мөрөн хотын 1-р 10 жилийн багш. Битгий чи 10 жилдээ 1-ээс 10 хүртэл сурсан тий. Чи 2-р игнэний 1-р ширээнд би 1-р игнэний 3 болоо 4-д суудаг гэсэн шүү дээ. Тий. Тэр ширээн дээрээ суусаар агаал төгссөн. Тэгээд 1-р 10 жилийн багш нартай болон анги өдөржсөн багш, бага ангийн багш, долгор багштай 10 жилийн дунд Жаглан багштай, даваад орж багштай, шагштай. Тий. Янжин багш, Намжин багш гэл зөндөө мөнгө багш нар байсан тий. 1-р 10 жилийнхээ бүх багш нартай ингээд дэнэрээс даваан Эрдэнэ хотоос Батан ингээд мэдчилж байна. Та нартай хамгийн сайн сайхан бүхнийг өсөө эрүүлэнх урд насалж удаан жаргаарай. Миний ээж бас багшилдаг гэсэн шүү дээ. Бага ангийн багш хийжсэн шүү дээ. Ээж чинь бараг 30 жил багшилсан багш. Тий. 16 тагаас илүү багшилсан. Ээжтэй ч гэсэн баярын мэнд хүргэе. За багшаа дууссан чинь сонирхолтой байна. Бид нар яагаад энэ донтолтын дотор энэ өнгөрсөн цаг хугацааг оруулж яриад байгаа юм чинь донтолт гэдэг зүйл маань угаасаа бидний амьдрал тохиолдсон үйл явдлуудын тусламжнаас хамааран ухамсарын хамгаалах механизмын тусламжтайгаар хийгддэг үйлдэл ах нь шүү дээ. Эхлээд бол зуршилт үйлдэл буюу тааламжт үйлдэл болж явж байгаа. Дараагаар нь хорт зуршилт үйлдэл болтлоо өөрчлөгддөг байх нь л дээ. Тэгэхээр эхэндээ бол донтолтын тухай бид нэг мэддэггүй, ярьдаггүй, ойлгодоггүй боловч асуудал тулгамдаад гараад ирэхээр яах нь вэ? Сая энэ асуудал юм биш үү? Энэ биш боллоо гэж яадаг вэ? Яаж шилж эхэлдэг вэ? Гэтэл энэ аль хэзээний оройтсон байдаг. Өвчин болсон байдаг. Монголчуудын сэтгцэн эрүүл мэнд гэдэг зүйл бол их одоо яг үннийг хэлэхэд бол сүүлийн 3, 4, 5 жил яригдж байна. Сэтгцэн эрүүл мэнд. Хүн төрөлхтөн бол энийг аль хэзээний ярьсан тийм. Өөр аль хэзээний яриад эхэлсэн. Манайд бол сүүлийн үед ярьж байна. Яагаад сүүлийн үед ярьж гэнэ үү гэхээр зэрэг энэ хүн нэгэн үед сэтгцэн эрүүл мэндийг хэрэгтэй биш юм байна л да. Угаасаа эвтэйхэн байх, агуунтай хамт байхгүй бол амтан бариад ичиг үлддэг хүч тийм. Боолын нэгэн үед бол сэтгцэн эрүүл мэндийг хэрэггүй юм байна л да. Угаасаа би боолын эзэн бол тэр миний өмч би өмч яах миний асуудал тэр бодох хэрэггүй тийм. Амьд хийж байна одоо тийм. Пётрын нэгэн үед бас айхтар хэрэгтэй биш юм байна. Тэгтээ тэргүй хөрөнгө багтаа юм чинь эзний тааланд нийцшил яваад миний бодол совчлох яриа байхгүй тийм. Тэгвэл капиталист нэгээс ихлээр сэтгцэн эрүүл мэнд эргэж гисэн юм байна л да. Ягаад гэвэл Парижийн коммун гэж бидний үзчихсэн тэр түүхнээс чинь яг хувь хүний хөгжил Гутенберг ном хийгээд анх Библи чинь ингэж латин хэл дээр шууд энэ герман хэл дээр орчуулагдаж хүмүүс ингээд Библи гэдэг чинь зүгээр өдрөл юм байна штэ гэдгийг ингэж ойлгодог болсноос эхлээд хувь хүн хөгжиж эхэлж байгаа юм. Яагаад вэ гэдэг асуудал. За тэгжсэн чинь социалистийн үед сэтгцэн эрүүл бас их хэрэгтэй биш юм байна л да. Тэгээ яагаад гэвэл тэр чинь нөгөө аюун санааны амьдрал гэж байхгүй намын бодлого гэдэг юм аа өдөрт чинь тий. Тэгэхээр энэ аюун санааны амьдралаар өдөртөгчж байгаа юм чинь одоо уучлаарай. Тэгэхээр бидний бодоод байх хэрэггүй дээ. Хувийн амьдрал бодоод байх хэрэггүй. Аяласаа хийгээд ингэ дөрөв алтан гацаас үүчүүлээгээд найс амьдрал болчихж байгаа байхгүй. Гэтэл зах зээлийн нэг юм гэдэг юм чинь хүссэн ч хүсээгүй сэтгцэн эрүүл мэнд гэдэг юм чинь хэрэгцээ болж гарч идэв юм байна. Учир нь зах зээлийн нийгмийн амин сүнс чинь хувь хүний асуудал байхгүй. За чиний амьдардаг Америкт годомчны ядууч бие өндөгчийн хөгтөж төлөвлөмтөн болж болно. Тийм үү? Болдог. Одоо өнөөдөр пик тэдийн асуудал гэсэн амар сансаас задарч ирсэн. Пик тэдийн нэр ингээд Холливуудыг самарч ирсэн. Холливуд өөрөө гажуудтай хүмүүс зориулагдсан хүлээн зөвшөөрөх хэрэгцээг нь хангах зориулагдсан бизнес байсан байхгүй юу? Тэ? Тэр бизнесмүүд ингээд чамын дагуу задарч байгаа. Тэгэхээр
Сэтгэл зүйчнэр бол тэрийг зам ёсны зүйл буюу хорвоогийн үнэн гэдэг дээр нь ярьж байгаа бол ард түмэн зүгээр PTT ямар амар байгаа бэ гэдэг зүйлийг яриад байгаа байхгүй. Хүмүүс ямар амар юм бэ гэдэг. Үгүй тэнд ямар ч амар юм байхгүй. Гол нь юу байгаа гэдэг шунал буюу хэрэгцээ. Ханахгүй хэрэгцээг дараагийн ханах хэрэгцээг хайх гэдэг юм аа. Тэгвэл тэр донч нь ерөөсөө тэрл ахгүй. Дон. Тэгвэл донгийн механизмын хамгийн гол нь юу гэдэг нь тэр батжуулах ой гэдэг юм байна. Таашаал авчгаа зүйл миний дахин бичгэж хадгалах нь вау ямар гай амттай чихээ бэ. Тийм үү? Одоо энэ чихний амтыг бид тасалдахгүй хай. Би нэг лекцэн дээр ингэж ярьдаг байхгүй юу? Санах хойноо тухай ярих гэдэг. Та нарын мэдэж үзсэн чихрээс хамгийн гоё чихэр юу байсан бэ гэдэг. Тэгсэн хүмүүс ингээд янз бүрийн чихрээр хэлж л да. Манай юухан хөөх юм уу? Баавгатаа чихрээр хэлэх юм л да хөөх. Тэгээ би хэлчихсэн байхгүй. Үгүй. Хамгийн гоё амт бол бидний хамгийн анхны амт байсан юм аа гэж. Одоо бид хичнээн их баавгатаа мэдсэн ч хизээш анхны тэр амтыг мэдэрч чадахгүй. Хизээш мэдрэхгүй. Тэр амт огт өөрчлөгдөв үлдээ. Гэхдээ яг тийм ханамжийг авахгүй. Тэр ханамжийг дахин авахын тулд хийгээд идэг байх нь шүү дээ. За тэгэхээр энийг донтой холбоотой тархины бачуул хойно гэдэг. Тэгвэл тэр тархины бачуул хойны цаана юу яваад гэх юм таашаал гэдэг юмыг мэдрүүлдэг гормонуудын тухай яриа ярих гэдэг энэ тий. Гормон шихгүй байгаа юм л да. Тэрийг одоо дофамин, серотонин хэмээх уурга гэдэг юм. Мэдрэл дамжуулалтын уурга гэдэг. Серотонин гэдэг уурга чинь яг үнэндээ биднийг жаргалтай байх уу, жаргалгүй байх уу гэдэг юм шийддэг. Тэр дофамин, серотонин хоёр чинь ингээд замбраагүй олон юмд ингээд жаргалтай жаргалгүй мэдээд байгаа сүлд ингээд ажиллахаа байж тийм юм. Таашаал авахаа байж тийм юм. Кайф өгөхөө байж тийм юм. За нөгөө талд сөрөг уурга үсгэн тий. За тэр сөрөг уурга нь ажиллаж ирэх юм. За жишээлбэл зүгээр архин дээр миний хамгийн тод хурдан санаж байгаа нь бол архины юу юм л да. Жишээ юм. Жишээлбэл дофаминыг архин унгууд дофамин маш ихээр хүчтэй ялгардаг. Тэгэн гутаа энэ мэдрэл хоорондын завсрын шээл гэдэг юм хэмжээгээр авахаар яг үнэндээ мэдрэлээс бол нэг ширхэг дофаминыг нэг ширхгийг аваад нэгийг л дамжуулна. 2 3 4 5-ыг дамжуулахгүй. Гэтэл архин унгууд нэг дор 5 10 дофамин зэрэг гарах. Нэгийг л дамжуулна. Үлдсэн шээлэн дотор байж гин. Завсар дотор байж гин. Тэр маань задарна. Архин дээр бол тетрагидросхиназины хүчийг гэж байгаа. Ийм хүчил бол задарна. Тэр нь гутар. Тэр гутар архиусын маш хүмүүс ирэхэд тавуу болдог шүү дээ. Түгшээл, тавуу болоо гутардаг шүү. Тэр нь тгийх хүсчээд байгаа. Дофамин бахад тгийх болчиход. Дээрээс нарх оруулангууд тгийхэн задрангуудаа арай өөр хим болчихсон. Тэгэнгүүт тэр нь түр хуурам тайвшруулна. Тэгэхээр хуурам тайвшруулаад дахин авчихын тулд дофамины дефицит рүү дутагдлаас гарахын тулд дахин ууж явах хэрэгтэй болчихдог. Тэгээ архины дутагдлаас мөрөөсөж юм. Мөрөөсөө тоглоомох бас адилхан. Тоглоод авч байгаа таашаалын агшин мэдрэхийн тулд дахин тоглож. Нөгөөх нь алдах үед мэдэрч байгаа гутралын агшин дахин мэдрэхийн тулд тоглоод байгаа байхгүй. Зүгээр тэр агшин мэдрэхийн тулд. Тэрийг өөрөө хамгаалж мэдэхгүй. Тэрийг ухамсарын идэвхтэй хамгаалах механизмын тусламжтайгаар яад юм бэ гэхээр тэр гिचдэг. Хоёрчдаг. Би амар хөрөнд орсон учраас өөрөө хортон дэж амьдралаа хийм болгоно яалтаа тоглох хэрэгтэй. Энд чинь ингээд чи бэтгэж тоглоом 50% үүтэй гэнэ ашигтай гэнэ. Одоо би чи ингээд 100 төгрөг тавиад хойцож болгож магадгүй, бүгдийг алдчих магадгүй 50%. Тэгвэл хамгийн бага минималны тооцоо тавих 0.1% алдчихтай юм даа тоглоход 100 төгрөг тавихад 100 төгрөг 2 мөнгө болчих юм аа. Тэгэхээр 2 мөнгө авч байгаа нь их гоё байх гэдэг шүү дээ. Тэгээд гэтэл харамсалтай нь 10 тоглоход нэгдэн л аавна. 2 мөнгө аавна. Үлдсэн бүх тоглосон 100 төгрөг бүгдийг нь алдсан. Тэгэхээр үндсэндээ 10 тоглоод 1000 төгрөг алдсан байгаа. Тэгэхдээ 2 мөнгө очсон. 2 мөнгөө татна. 1000 төгрөг алдсан шүү дээ. Хойцсон 2 мөнгөө татна. Хойждаг байхгүй. Энийг юу гэж хэлж байгаа хамгаалах механизм гэдэг. Тэгэхээр энэ хамгаалах механизмыг хэдий ч юу зохицуулж идэгэр ухамсарын идэвхтэй хамгаалах механизм үгүйсгэл гэдэг. Одоо хамгийн энгийн сэтгэл зүйн хамгаалах механизм яхна хамгаалж идэг. Энгийн чи татъя л да. Хүн хизээс гэж худлаа хэлсэн юм бэ гэсэн. Христийн номлоод Адам их гэж худлаа хэлсээс болсон гинэ. Үгүй Эв их гэж худлаа хэлсээс болсон гинэ. Яасан гэсэн чинь Бурхан Адам Эв хоёрыг бүтээчихэд
Тэгээд нэг яваад ирэх хооронд Эва сонирхоод Адамын навчийг авцсан байгаа ч тийм. Тэгмэд нь Адам босоод Эвагийн навчийг авцсан байгаа. Тэгээд хоёрынхаа юмыг хараа гайхаад ингээ байж бурхан өгдөг байхгүй. Эренгүүтээ та юу хийж байгаа юм бэ гэсэн чинь Эва Адам ихэлсэн гэж хэлэх. Уг нь Адам ихлэх байхгүй. Эва ихэлсэн. Тэр цагаас эхлээд юу үлссэн гэдэг байна. Хүн төрлөختөө хотлоо хийж эхэлсэн юм аа гэдэг. Зүг. Энэ их муухай жишээ уучлаарай. Анх удаага найзгаа 35 жилийн дараа уулзчаад нэг муухай жишээ татах харамсалтай. Гэхдээ одоо яах вэ? Би зүгээр жишээ. Хэлэнгэр гээд донтдог судалсан том эрдэмтдийн хэсэг байхгүй. Бүх донттой яах ээж байдаг гэж. Ээж. Өөр хэдэ. Өөрөөр хэлэх юм ээж донтолтын үүсгэх хүн байх нь шүү. Энэ аимшил утгатай хүнийг хайрладаг хам өмнө утга учир болсон бүх тэр ахуй хүнийг шууд буруутгах чигээс хүүхчинд архичин болсон чиний буруу. Хүүхчин өрөө тавгадсан чиний буруу. Хүүхчин олон ихнээс хэлж байгаа чиний буруу гэсэн үг байхгүй байна гэж. Тийм үү? Амар мохоо хэлж байгаа юм. Хэлэнгэ тэгчихсэн байхгүй. Гэтэл хэлэнгэ тэрийг бүх хүмүүс энэ дээр амар игдүүцээ татгалж юм байна. Ваа яа тийм мохоо юм ярьж байгаа. Энд чинь арай ариун биш явчихсан юм гэхэд ихэд хэлэнгэ тэгдэг юм. Ээжид бүгд итгэдэг. Хизээш эргэлзэж байхгүй. Энэ амар үгүй. Ээжид хүүхэд итгэдэг. Тийм. Хизээч эргэлзэж байгаагүй. Нэрээ хөөрхөд тэгэж шүү. Тэ хизээч эргэлзэж байгаагүй. Атаас би ээжтэй итгэв. Тийм үү? Ээжийн хичнээн бурууг би мэдчихсэн ч за ээж ингээ хийчээ гэж хэлээд би хаалтна. Нэг холбоос байгаа даа. Энэ холбоослыг хэлэнгэр юу гэж хэлсэн бэ гэхээр зүг удмын хараал гэж хэлсэн. Удмын хараал гэхээр бид нэг гаднаас нэг лам бөө мөө тэ нэг мөө нэр гэрчлэгээ боддог тэ үгүй юм байна л да. Хөрх юм уу ээж юм амьдралын туршлага гэдэг нэг юм байгаа юу? Хөрх юм нэг ээж аав гэдэг хүн өсгөж байгаа юу? Эмээ өө гэдэг хүн үлгэлж байгаа юу? Тэр бүх зүйлс чинь бүгдээ тэр хүний одоо сүнсийг ингээл бүтээж өгч байгаа шүү дээ тийм. Тэр хүний бүтээж өгч батаагч юм уу даваагч юм уу бүтээж өгч байгаа шүү дээ хөөрхий. Тийм. Тэрэн дээр бас нэг амар юм нэмэгдэн. Манай уламжлалт авах гэдэг одоо сүнсний тухай энергийн тухай ярьдаг болчихлоо шүү дээ. Харин тийм. Тэтгэл судлаач гэсэн тэрийг нэг үгүйсгэж чадахгүй байгаа байхгүй юу? Яг сүнс байгаа юу байхгүй юу гэж ярихгүй. Энерги гэдгийн тухайд ярьдаг болчихлоо. Энерги байгаа. Эцэж алга болохгүй, энергийн алга болохгүй хуулийг бүгд ярьдаг болсон. Тэр нь бодтой шашин болохоор сүнс гэдгээр тайлбарлаад үндсэндээ ингээд ийм ардын аман зохиолч болгоод ойлгуулсан тийм. За тэрний энэ уламжлалт ангаа ухаан дээр бол ингэж тайлбарлаж байгаа юм да. Намш гэж ойлголтой. Намш тий харин намш гэдэг юм тий. Намш гэж юу хэлээд байгаа гэсэн чинь уламжлалт ангаа ухааны үндснээс тоош үгс гэж байгаа аахгүй. Хязгаар үгс тий. Олон төрөлд дамжсан мэдээллийн их сурвалж анх ихэд биеийн үүсгэн тий надад орчих юм. Ээж аавын бүтээсэн тэр организм дээр орж ирэх нь шүү дээ. Тийм гэсэн. Одоо тэгээд тэрийг бол ингэж тайлбарлах гэж орлоод байгаа байхгүй. Жишээлбэл аборт хийж болох хугацаа 4-7 хоног руу 2 сар. Уучлаарай. 1 сар. 8-7 хоног руу 2 сар заяа. Аборт хийж болох 2 сар хүртэх хугацаанд 2 сар хүртэх хугацаанд намш орж идэггүй байх нь. 2 сараас хойш эхийн хэвлэлд үр тогтоод тэг бүрлдээд үрхөврөл 2 сарын дараа сүнс нь орж ирдэг юм. Сүнс нь орж ирэх. Аав ээжигээ сонгоод энэ хүнд тэр ирсэн хүн бол төрж байгаа тэр заяаны сүнс орж ам бийдэг байх, ам ордог байх. Сүнс байгаагийн илэрх нь юугаар навчилж яах вэ гэхэд нэг христийн нэг хичээлээр би сансруу сууж исэн байх нэг аборт эсрэг үүсгэх нэг тийм лекцэн дээр сууж исэн чинь тэн дээр ийм үзүүлдэг байхгүй ингээд үзүүлээд яг нэг 8-7 хоногтой ургийг ингээд эхоогоор тавиад хэмжээг нь гаргаад байж захта эмч ээжт нь энэ хүүхэд ургийн гажигтай хүүхэд байгаа энэ цааш төрүүлэх боломжгүй гэж ярихад 0.2 мм жижигч байгаа байхгүй мэдэн дээр. Тэгэхээр энэ бол тэр оюун санаа байхгүй тий. Тэгэхээр энэ бол намш байна гэж байна. Намш байна. За тэгэнгүүт яг энийг болоход юм жижигхэн хөвшөнд ярихгүй мөртлөө нэг 5-6 сартаас нэглээд сонгодог хөгжим сонсгомонсог тэг гинг хүүхдтэйгээ гитэнд нь байхад ярилцгээл. Тий. Тэгж нэрч тэр нь мэдээч байгаа юм шиг тий. Яг харахгүй ээжийн стресстэй үг төрхөөр амар ойлдог төрдөг ээжийн стресс төрсөөгд баг ойдаг төрдөг ч юм уу тий. Амар юм хатбас байх ч юм мөн үү. Энийг намш гэж байгаа юм байна л та. Тэр намш чинь яг ингэ маш их хэмжээний мэдээлэл агуулсан урд төрлийн мэдээлэл агуулсан нэг субстанц орж ирэх юм байна. Ээж аав хоёрын гений мэдээлэл гэдэг
дахиад нэг субстанц тэгээд 3 субстанцын нийлбэрс нэг хүн гарчих гээд байгаа биз? Тий. Нэг намштай гарчих гээд байгаа. Тэгээд тэр гарч исэн намш чинь хамгийн сонирхолтой хүмүүс өсөж боочихдоо туршилгаар өснээр тийм аавын туршлага, ээжийн туршлага, өвөгийн туршлага тэр айлын соёл хэм айлын тийм өссөн гэдэг. Тэгээд хүн болно да. Энэ хүн болж байгаа процесс нь намштайгаа зөрчилдөд ихэхээр стресс орох юм байна. Тэгэхээр тэр стрессийг хамгийн гол нь танихгүй. Гол нь дад ухамсар гэж энийг хэлдэг юм байна. Тэгэхээр тэр танигдахгүй байгаа дад ухамсарын намш чинь биднийг донтолох уу, амжилттай амьдрах уу, амжилтгүй амьдрах уу, бусдыг альтан дагалдаж амьдрах уу, үгүй бол хувь хүнээр амьдрах уу гэх бүх тэрийг шийдэх юм байна. Тэгэхээр тэр би хийгээд байгаа юм шиг байна тийм. Тэр намш нь буюу дад ухамсарт мэдээлэл маань дээрээс нь бидний амьдралаас олж авсан туршлага маань хийгээд байгаа юм байна. Тэгэхээр энэ бүх зүйлийг жижигхэн нэгтлээ товчхон болгоход ингээд 3 юмар ойлгох юм шиг байна. Ухамсар, дад ухамсар, ухамсарын дор оршихуу гэх тийм. Тэгэхээр дад ухамсар гэдэг нэг тийм харахгүй юм бодохгүйгээр юу гэж ойлгож амар юм бэ гэхээр за нэг нь намшийн мэдээлэл байх юм байна. Тэр нь огт танихгүй байна. Огт танихгүй байна. А нөгөөх нь болохоор зэрэг миний олдсон цагаас эхлээд өнөөдөр хугацаанд миний амьдралдаа үзэж туусан сэтгэлээрээ мэдэрсэн бүх зүйлс хадгалагдсан байгаа орон зай. Тэр хадгалагдсан байгаа орон зай маань бидний юу яаж хорих вэ гэхээр зэрэг оюун санааны big data болчих жоох. Тэгэхээр тэр big data-г яаж ашиглах вэ гэхээр миний ухамсар ашиглана. Ухамсар ашиглах нь юу гэсэн үг вэ? Миний дад ухамсар жишээл би хүчирхийлд өсчин мод аймаг учраа өсчин болов хүний өмнөөс үг дуугч чадахгүй байх нэ. Тэгэхдээ би дээлхүүлэхгүй тулд илүү цалин авахын тулд яах гэдэг нь илүү сайн ажилдаг даргийнхаа үгийг сайн ойлгох чих зөөлөнтэй байх юм бол би арай дээр амьдрах гэдэг байна. Гэтэл тодорхой хугацаанд би ханхаа болчих штеп. Бүхэн тэсвэндээ. За энийг нөхөд нэг нюанс гараад ирэнгүүт нь зан төрхийн гачууд өөрчлөлт. Тэгэхээр хүн нэг юм нюанс төр ингээл амьдрах юм байна л да тийм. Тогтвортой мөхтэй амьдрах ямарч боломж байхгүй. За энэ бодлооны шийдэж байгаа олон юмны санал хөөрхий таван гэдэг нэг юм байгаад байгаа байхгүй. Таван. Наасан жамд нэг дамжтын зураг үзүүлээ л да би энэ эмдэг дээр байгаа учраас нэг зураг камераман буруу яаж харах вүлээ. Камера чиний баг харахгүй юм болов? Харагдчихна. Энэ болохоор зэрэг донтолтын модны загвар гэдэг нэртэй юу байхгүй юу? Зураг загвар? Донтолтын модны загвар гэдэг. За. Хүмүүс энэ донтолт гэхээр нөгөө арх тамхиад бодоод идэг. Тэгвэл энэ донтолт гэдэг юм чинь хамгийн эхлээд энэ үндэстэй юм байна тий. Мод энэ чинь нэг сэтгцч өөрөө нөгөө гарт барьж нүдэн үзэхгүй байгаа дандаа энэ трэ гэдэг загварыг ашигладаг аах модель трэ гэдэг. Сэтгцийн эрүүл мэндийн мод, донтолтын эрүүл мэндийн мод, зам төрхийн эрүүл мэндийн мод, харилцааны эрүүл мэндийн мод гэх дандаа нэг юм мод ашигладаг байхгүй юу? Зөв. Тэгээд энэ мод чинь өөрөө ингээд үндэстэй байх юм байна, хөрстэй байх юм байна. Тэр энэ доор нэг өв тэгш бус гэр бүл гэж бичсэн байна уу? Тийм би. Энэ өв тэгш бус гэр бүл гэдэг маань нөгөө хөрс маань аахгүй. Тэгэхээр тэр нэг хөрсөн дотор нь өв тэгш гэр бүлийн одоо эмнэлзүү идэрл яваад байгаа. Би болон бидний өвчтөл хийдэг, үл хайхардаг, орхич хайдаг, үг хэлээр үгүйсгдэг, оромжилдаг, өргөж үгүйсгэж байнга татгалздаг, гэр бүлийн гишүүдийг хатуу хянах болон захин чиглүүлдэг, гэр бүл хатуу дүрм тогтоох төгс төгөлдөр байдал шаардах, итгэхгүй, найдахгүй байх, ялгуудан гатуурах, зэрэг хүмүүжлэр хүүхдтэй харьцаад байхаа ичхүүрийн мэдрэмжтэй, үгүйсгэл ихтэй, хохирчин сэтгэл зүйтэй, хөгжлийн бэрхшээлтэй, оюун санааны сэтгцийн хөгжлийн бэрхшээлтэй өөрийн үн цэнгүй хүн болдгоо гэдэг ингээд энэ үндэснээс урагж байгаа нь энэ би болсон үндэс чинь 0-5 наснд үүсч дуусч байгаа юм баггүй юу? Энэ маань 10 нас гэхэд төжиж дуусаад мод бож ургахаараа ийм эддикшн дээр гэж яриад байгаа донтолтын мод очиж байгаа. За тэгвэл хамгийн түгээмэл байдаг донт жишээл нь идэвхжүүлэгчийн дан гэж байгаас. Одоо монголчууд бүх шоу бүгдээрийг мэдtiin тий. ТV шоунд донтолдог, видео тоглоомд, экстрим спортод худалдан авалтанд, гэмт хэрэг дасгалд, ажил, мөрөөдөл тоглоом өвчин, цэвэрлэгээр донтолдог тий. Мөнгө өрөхөд хоббийн донтно гэж ингээд идэвхжүүлэгчийн дан. Энэ дотроос эерэг донгод байгаад. Хүрэлцэн дан гэдэг байгаа хөх тий. Сүнслэг байдал, шашин шүтэг, төгс төгөлдөр гач уруу, хэд туушаа, сэтгэл зовлон, уран зөгнөд инэрэнгүй байдал донтно гэж. Энэ чинь оюун санааны дан болоо авчих байхгүй.
Альчин дан гэдэг энэ арх тамиг хоол моо сэтгэл сүлөөтэй байна тий. Сэтгэл хөдлөл донтох гэдэг юм байдаг байхгүй. Одоо монголчууд биднээс нөгөө англи менежмент арт түмэн гэдэг байгаа шүү дээ. Юуны мэжим англи менежмент ууртай арт түмэн. Англи менежмент арт түмэн гэдэг. Гэтэл энэ англи чи хаанаас гадаг ингэ мэдрэмжийн донгоос болдог байхгүй. Өөстөө уурлах шалтгаанаа бодож олдог байх юм шүү дээ. Харин тийм. Уурснараа, бухимдснараа өөрийгөө амьд байгаагаа мэдрэх хэлээд байгаа байхгүй. За энэ дотор ингээд хүмүүс томдох гэдэг хамгийн сүүлийн амар том дом энэ байхгүй. Нөхөрлөл донтон, хайр дурлал донтон, давхар хамгаалал донтон, үйлчлэл донтон, дондогч донтон, хүчрхийл донтон, секс харилцаа донтон гэдэг энэ зөвхөн юу илэрхийлэх гээд ингэ хэлээд байгаа юм чинь дон гэдэг юм цөмөрөө нэг тийм жижигхэн харилцаа битээ авч үзээч гэж хэлэх гээд байгаа байхгүй юу тий? Жижигхэн харилцаа битээ авч үзээч маш хүүхдээ жижигхэн байхаас л үүссэн байж тээ. Суурийн тавиад өгцсөн байж тээ тий? Суурийн тавиад өгцсөн. Одоо манай үеийн ирчүүд чинь айгүй том хэцтэй шүү дээ бүгдээр ингээд одоо ангийнхнаа зураг харахад мундаг хүчтэй нөхцөл л байгаа шүү дээ хадаас устна. Манай ангийнхан чинь харин ч бас учиртай байгаа юм биш үү? Гайгүй байна шүү. Бүзээний чинь цаана юу явж тийгээд чинь нөгөө стресс тавьдаг арга зүйн тий байгаад байгаа байхгүй идэх туршлаар ингээд чинь өөр стрессийг идэхэд хувиргадаг болчихсон. Тэгээ манай 50 60 оныхын чинь чаваас айгүй идэх дуртай тэгээд тэрийг айгүй кайф авдаг тий. Тэр хөөрхөн манай нөхөр битгаар бүтэл иддэг байсан байгаа юм чинь ямар ч ухамсаргүйгээр тархин амраахгүй зүгээр л ингээд идчихдэг байсан байгаа юм чинь одоо л сүүлийн 2 3 жил эдгээ зохицуул сурж байна. Одоо л сурж байна. Тэр чинь өөрөө айгүй том асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүхний чинь над юу яваад юм бэ? Дандаа трама гэх тонтолт бол гэмтэл гэдэг байгаа тийм. Гэхдээ гэмтэл гэж нэг юм байна. Гэмтлийн комплекс гэж нэг юм байна. Тонтолтын цаа. Тэр гэмтэл гэж юу гэж байгаа агшин. За би автоос одууд идэх ч юм уу нэг ичгүүт байдал орж байгаа агшин. Энэ бол трама. Тэр трамаг ухамсар нууж болно. Тэ алга болгож болно, мартуулж болно. Тэгээ тэрийг мэдрүүлэхгүй байхын тулд ухамсар ажиж болно. Энэ нь трамаг нууцсан. Тэгвэл тэр нууцсан траманы дараа гаргаад байгаа төрхүүл маань комплекс нах. Дутуугийн комплекс гэж болно, илүүгийн комплекс байж болно. Тэгэхээр энэ комплекс маань өөрөө донгийн суурь болно. Тэгэхээр дон гэдгийг зүгээр бидний ойлгох зэрэг хэтрүүлж хийгээд байгаа үйлдэл асуудал тарьж магадгүй үйлдэл толгомдож байгаа сэтгэл зүйн толгомцсон асуудал үүсгээд байгаа үйлдэл гэж ойлгох болчиход байна. За тэгэд хамгийн хэцүү юм нь энэ донгоос салах уу гэдэг дараагийн асуудал гарч ирнэ тийм. За байж байгаа найз нэг юм асуугаад ирэхээ хоёр тийм одоо би нэг codependency гэж зүйлээр юу яасан подкаст хийсэн байхгүй энэ төрүүчийн юу тэр чинь хоёр ингэж л яриад байгаа зү одоо хоёр одоо тэр сэтгэлийн шарахтай хүмүүс хоорондоо суугаад тэгээ би биенийхээ сэтгэлийн шарахыг өдөөгөөд тэгээ улам донтой болгоод байна. Түүнээс яг эрүүл хүн бол сэтгэлийн шарахтай хүнтэй сууж яана ер нь тэгж ярьдаг. За тэгвэл сэтгэл зүйч болгоны онол их өөр учраас өөр гэдэг. Жишээлбэл саяны чи болох codependency бол мэдрэгдсэн codependency гэдэг яаж болох гэдэг асуулт байна. Жишээл ингэдэг байхгүй. Одоо би хүний эмгэг зам төрөх гэж нэг өвчин байдгийн психопатия усаар тий англиар биш англиэд аягүй сайн болохоор personality disorder гэдэг байхгүй. Би хүний эмгэг. Би хүний эмгэг чинь нэг 12 төрлийн эмгэг байдгаас 5 эмгэг нь айгүй нийгэм хамгийн их байдаг аах. За нэгдүгээр нь стресс жоохон дэлгэц рүүгээ ороор юунаас дэлгэцээс гараад байгаа шүү. Би хүний стресс нөгөө ядраад нөгөө чинь нөгөө начхал газар хайгаад тийш. Би хүний стресс эмгэг гэж байдаг аахгүй тийм. Стерия гэдэг ингээд анхаарлын төвд байхын тулд яах гэхгүй байв. Анхаарлын төвд байх гэдэг одоо киног зүйлэх юм бол бид нар нөгөө олон анги сериалаар аягүй ярих дуртай байхгүй. Манай багш юм байсан. Хатал цайцын гэдэг кино чи бидний юу яаж хит болж яв шүү дээ тий. Тэндээ чи Сандра ч л хэн гэдэг нэг тийм хүүхэд байдаг. Санта ч л санаатаа ч л за тэр нөхөд чинь шил стерия байхгүй тий. Эхнэрээ өрөх киноны солонгос кино үздэг юм уу танах эхнэрээ өрөх киноны тэр нэг шинэ эрийн чинь стерия байхгүй. Анхаарлын төвд байхад яагаад зүтгэж яадаг, дуулж яадаг, хэрцгий сан гаргадаг, сайхан сан гаргаж яадаг нэг юм стерия. Тэр чинь баг багтан магтаад байснаас болж юм уу? Баг багтан анхаарахгүй байснаас болоод анхаарахгүй байснаас анхаарлын төвд байх гэдэг тий. Дараа нь одоо сүүлийн хүмүүс аягүй хүчтэй болсон нарциссист юм гээд тий.
өөртөө дуулах гэсэн үг байхгүй. Тийм нэг эмэгтэй ирчүүд болж байр өвддөг тий. Баг хүүхэнд өвдөн л тий ирчүүд хийх гэнэдэг. Дараа нь нийгмийн эсрэг гэмт хэрэгтэн психопат параноёнод авахгүй хайрлах сэтгэлгүй эмпати байхгүй биелэгтэй ярьдаг харддаг мүдгийн зодонтой гарга тий. Дээрээс нь хараат байдлын гүд шид гаргаж чаддаг хүний амаар амьдрахчдаг. За тэгээд дараагийн яриад байгаа нь болохоор тэр шолдог ууны тухай confidence гэж тухай давхар хамааламж тухай яриад байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр бол ингээд би хүний өрх. Тэгэхээр гэр бүлийн хувьд өв төгш бус байгаа хүүхдийн зан төлөв төлөвшөлт энэ би хүний эмггээр ингээд төлөвшөх нь шүү дээ. Нэг бол нарцисс болох, нөгөө бол нийгмийн эсрэг гэмтэгтэн болох, нөгөө бол истерик болох, нөгөө бол хараат байдлын эмгэгтэн болох нь тийм. Энэ байдлаар болохоор яг тэр өөрийн дотож байгаа хүний хайдаг. Жишээлбэл би истерик байх юм бол психопат дурлах юм. Психопат ч юм бол нэг тийм мундаг хүн байхгүй аймаа зоригтой шийдвэр гаргадаг, хүчрэх, би даасан тэ одоо ямар ч мэг зогцуул чаддаг ер нь би бүгдийг чадна гэсэн. Тэгэхээр би истерик хүн чинь тийм хүнийг харангуудаа дурдаа татагдаа суух гэдэг. Ингэж суухыг нь codependence гэж тайлбарлаад байгаа байхгүй. Донтос судлал дээр codependence-ийг өөр тайлбарладаг. Арих мансууруулах бодис мөрөдө тоглоомоор донтсон үе хамааралтай болсон хүний бие авч явах байдлыг удирдах гэж, хянах гэж, шүүх гэж, зохицуулах гэж аль бэрхшээл асуудлаас нь урьдчилан сэргийлэх болон түүнийг шийдвэрлэх гэж хичээж байгаа өөрийгөө зориулж байгаа үнийг codependence гэдэг давхар хамааралтай. Би яг тэгсэн байлаа. Тийм хүн байсан байлаа. Одоо л засч байна үргэлж. Өөрөөр энэ чинь яаж гэж хүний шанснаар өөрийнхөө гэр бүлийг аврахын төлөө хийж байгаа тэмцэл байхгүй. Харин тийм. Тэгэж бодоод байдаг. Тэр нь болохоор өөгшүүлэлт бод юм уу драма болчтой. Психодрама болчтой. Гол очиод үглийнхээ тариод яваад идэг байх юм л дээ. Тэр нь хамгийн хэцүү юм яа гэхээр хамгийн ихээр хичээсэн хамгийн их хохирч болчихдог. Тэгээд харин хамгийн тэр болгондоо олон зовоод олон зүтрээд идэг. Тэгсэн мөрөө тэрийгэ засгаал үзээд идэг. Үр дүн гарсан. Харин энэ нэг болоход донтолтны ийм codependence гэдэг. Нөгөөтгөн тухай зүгээр symbiose дээр үздэг тийм. Угаасаа ингээд тэр codependence үсч байгаа хүмүүс гэдэг чинь нэг өв тэгш бос гэдэг гэсэн үг шүү дээ. Бүр тодорхой хэлэх юм бол насан туршаагүй насны хамаарал. Codependence-ийг давхар хамаарал гэдэг нь эрүүл бус хамаарал гэдэг нь юу гэж орчуулж байна? Анхны хувьд бол янз бүрээр тайлбарладаг. Манай дээр орчуулж анх авчирсан хүмүүс нь codependence давхар хамаарал гэд оруулаад ирчихвэл бид тэргээл яваад байгаа. Ер нь бол эрүүл бус хамаарал гэхээр жоохон наац муутай байдаг. Яг л гэхэд эрүүл бус харилцаа гэж юу байж байгаа юм? Болохгүй болчиход байгаа ч тэрнтэй адилхан очоод гэдэг. Давхар хамаарал гэдэг нь миний хариуцлагыг одоо чи миний хэрэг явал чи үрэх гэж байгаа байхгүй. Би жишээлбэл ажлаа архив угаад ажилдаа явж чадахгүй болчихвол чи миний өмнөөс дарагтай надад чөлөө авч өгөх юм шүү дээ. Чи миний өмнөөс очоод надад акт авч өгөх юм шүү дээ. Би өөр тавьчих чи миний өөрөг төлөх юм шүү дээ. Тэ? Би ингээд цагтаас ирэх болчих юм бол манай ар гэрийнх намайг шоронд явуулах нь миний мөнгө төлөө гаргаж авах юм шүү дээ. Тэгэхээр би хариуцлага үүрэхгүй ар гэрийнхээ өөрөж байгаа давхар хамаач байгаа. Чи өөрөөх нь асуудаг. Уушлаараа би ингээд танаа дэлгүүрт өв тавиагүй чи таны өөрөг төлж чадахгүй нэ. Та энэ батагаас өрөө авч чадахгүй. Уг нь дөрмийн дагуу эрүүл харилцаа ийм байх хэрэгтэй тий. Гэвч би яаж гэнэ? No миний хүүхдүүдээ ийм юу гэж оруулахгүй нэр хүндийг алдахгүй. Тэгээс миний нөхөд том эмч хүн би юу гэж энийг ингэж улаа олгож байгаа ингээд төрж чи өрөөнд хэлээд найзууд өрөө тухайд манайх мөнгөгүй байгаа тэгээд ингээд ялч авах зээл авчихсан байна гэж хэлдэг. Гэхдээ хотлогч тэрийг мэдж байгаа. Шатчихраа дата мөнгө аваа өстэй гэдэг хотлогч мэдж байгаа. Гэхдээ тэгэлгүй яах вэ? Мөнгө төлчих аюу сайн шүү танах гэж чи тайвшин битүү хүндээ цаасаа. Хурцгч байгаас энэ төрөлт. Ингээд асуудалтай төрөлтөд өөрийгөө унгаагаад явдаг төгсөж байгаа. Хэцүү юм яа тэгээд нөгөө маш их хөдөлмөрдөг, маш их хичээдэг, маш их хайрладаг мөртлөө яг гэж байна. Тэр зүйлээ шагналыг авчдаг. Шагнал надад хүсэхгүй байгаа зүйл юм гэдэг. Дантагчд дантах, хүчрхийлэгч дантах гэдэг хэлсэн тийм. За энэ судалгаа 1956 онд хийсэн судалгаа аахгүй юу? Америкч 1932 оноос хойш загвар модель Миннесота модельэр чинь гэж юм шиг идэх болсон шүү дээ. Тэгэхээр энэ бихород төрх үеийн цэцэг цэцлэг юм шиг нь аюул үүдэнтэй болоод үнэхээр хүчийг аваад маш сайн үүдэнтэй аваад цорын гац хүлээн зөвшөөрөгдсөн юм шиг байхгүй юу? Энэ эмчилгээ чинь явцдаа юу анзаарсан гэсэн чинь нэг архины эмчилгээ хийлгэж байгаа эрчүүд 10 эрчүүд архины эмчилгээ хийлгээгүй 10 эрч гэр бүлийн хооронд нэг судалгаа хийгээд үзсэн чинь
архины эмчгээ илгэсэн 10 гэр бүлийн 9 салж ирсэн. Нэг нь их нэртэй үлдчихсэн. Архины эмчгээ хийлгээгүй 10 гэр бүлийн нэг нь салж ирсэн 9 гэр бүлтэй үлдчихсэн. Эргээ судалгаа хийгээд үзсэн чинь нөгөө архины асуудалтай гэр бүлээ эмчилгээгүй гэр бүлээс салсан нэг эмэгтэй нэргээд архичиндээ сольж ирсэн. Таныг архичи нөгөө архичиг сольж ирсэн гэсэн үг тийм. 10 салсан гэр бүлийн 9 нөгөө эмчлэгдсэн 9 залуу шинэ гэр бүл зохиохдоо 9 эрүүл эмэгтэйтэй сууж ирсэн. Тэгэж нөгөө өөрөө болгосон чинь тийм. эмэгтэй 9 ахин додох эмэгтэйд орсон. Зүгээр өөр төрлийн додох эмэгтэйтэй сууж ирсэн. Тийм тэгэхээр чи тэр эмэгтэй дуртай энэс давхар хамаарал гэдэг юм 56-нд гарчээ. Одоо дэлхийд аяа кодификаци бүх юм дээр яг зөв юм бол энгийнээр хэлэх юм бол хүний өмнөөс бодож хүний өмнөөс төлөвлөж хүний өмнөөс шийдвэр гаргаж хүний өмнөөс хариуцлага үүрнэл гэсэн үг. Тэгээд дотоод сэтгэвдээ дургуй зүйлээ хүчлэн хийнэ гэсэн үг байна. Харин энэ донтолтыг ингээд биднээс сая донтолт гэж ерөнхий юм яриад байгаа болохоор ингээд эргээд өөрөө нэг дандаа төрх үйл юм яадаг бас дандаа төрх үйл. Төрх үйл гэж юугаа хэлээд байгаа гэж сэтгэл чинь төрх үйлээр хэлж байгаа. Нүүрэн дээрээ бид хичнээн гоё жаргалтай хаппи юм шиг амьдарч чадах боловч дотор сэтгэлөө бидний хууч чаддаггүй. Тэгээ хууч чадахгүй учраас бидэнд юу үүсэх юм гэж сэтгэлийн шалтгаанд бие өвчин гэдэг юм үүсчихдээ. За тэгвэл тэр итгэвчүүлэн донтох гэдэг үг нь юм дотор ч нэг өвчин дуулах гэдэг үг л байсан шүү дээ. Одоо ингээд Монголд бол ингээд эмчнийг дарамтлагдаг бүлэг байдаг шүү дээ. Ингээд эмчд үзүүлэх гэсэн чинь эмч үзсэнгүй мчгүй би яг өгч яхад тусам үзүүлээгүй гэдэг. Айдаа тэр чимээр Америкт ч байдаг. Эм чинь юу хэлээд байгаа юм бэ гэхээр тэр нөгөө өвчин донтох юм гэдэг юм байхгүй юу? F32-ын удааж F45-ын 0 гэдэг өвчин байхгүй юу? Олонсын тим кодтай өвчин дурлах өвчин донтох юм гэж. Тэгэхээр өвчин байдгүй байх нь тий. Гэхдээ тэр өвчнийхэн шинж тэмдэг маш тодорхой илэрч идэг байна. Улам жил хангаах хон голын хий гэж онцлдог тий. Монголд бол голын хийтэй хүмүүс маш их байна л да. Тэр голын хий гэдэг нь яаж гэдэг нөгөө гадагшин илэрхийлж чадаагүй богшин цөрөг мэдрэмжүүдээр өвчний энерги болгож хоёргаал тэр энергиээр дамжуулж анхаарал төвд байх. Одоо миний ингээд зүрх хөвдөд энэ хадаад хөвдөд энэ хадаадны хавтартай боллоо гэхээр хүн намайг өрөвдөн үстэй. Би ингээ хайлгаж байгаа хэрэгцээгээ хамж байна. Хүлээн зөвшөөрж байгаа хэрэгцээгээ хамж байна. Үнцэнтэй байгаа хэрэгцээ зэрэг хамж штэ. Тэгэхээр би эдгэрэх хэрэггүй байгааз. Эдгэрэхгүй бол хаана өвчин байна? Хаана сенсац багаар нисэж хэрэгтэй байна. Би заримдаа текстэн дээр тэгдэг байхгүй. Коронавиг үнцэнтэй болгож тий хүн төрөлхтнийг зовлон үзүүлсэн хүмүүсийн данд энэ психопатууд орно, стерикүүд орно гэдэг байхгүй. Давхар маск зүүжсэн хүмүүс, савилтал өхөж ял хил хаахыг шаардчихсан хүмүүс энэний хариуцлага бас засгийн газартаа цуг өгөх хэрэгтэй гэдэг байхгүй. Хэд тэр хүмүүсээсээ болоод хичнээн олон хүнийг хэд сүжигсэн хичнээн их эдийн засгийн хямралыг бий болгох тийм. Тэгэхээр эн чинь мэдлэггүй гай. Тэгэхээр сэтгэц бол мэдлэггүй гай юм байна. Сэтгэц мэдлэггүй гай юм байна. Тэгвэл өнөөдөр өндөр хөгжилтэй орны хамгийн түрүүж анхаарч үзүүлэн сэтгцэн эрүүл мэнд гэж хилэнгуутаа манайхтай адилхан арх тамхи бидний сонголт биш мэж гэдэг юм тэнэгддэг тийм. Хизээш арх тамхиг буруутгахгүй, хизээш хар тамхиг буруутгахгүй, хизээш гэмт хэргийг буруутгахгүй тийм. Энэ зүйлийг бид үндсэн ядуулдаг. Тэгвэл бид нар жишээл над миний амьдрал хамгийн их тохиолддог. Одоо би ингээд ажил тараад годомжинд явж байгаа. Нэг үйлдвэрийн ажилчин чинь өнөөдөр намайг таньдаг хүн бол ууштараа отаа амжигаа согтуурал тэрээд ууштараа ястаа муухай явж байгаа ууштараа гэж хэлдэг байхгүй. Чи яагаад уучлаарай гэдэг би ойлгохгүй байна гэдэг юм чи. Би согтуу байна уучлаарай. Нөгөө архины эмчилгээр нь бодоод надаас уушлахгүйгээд тийм шүү дээ. Гэтэл бид нар тэрөөсөө арх уусны муу гэж бодсон. Тэгэхээр амс нь бид нууж утдаг тийм. Нууж утсан унаад идэг. Гин буруу хөдөлгөөд шүү дээ. Уух толон гин буруу хөдөлгөө. Тэгээд баг амссан эдсэн болгоны архич болгоод ингээд ялгуулаад ахаар хүн чинь цухтнаа да. Архитай болон архичтай тэмцээд юм тий. Бүр буруу төвтэй. Гэтэл өнөөдөр арх уух муухтай тэмцэх юусоо хэрэггүй. Хувь хүний итгэл үнэмшлийн дээр сонголт хийх боломжийг л олох хэрэгтэй болж байна. Ерөөсөө донтолтын сэтгэл заслын эмчилгээч нэг мэдлэг өгч байгаа юм. Шинж ухааны нотлогдсон мэдлэг. Хоёрдугаар нь support дэмж. Асуудал бичсэн мянган хүн байгаа аахгүй. Хайраар дутагдсан үнцэн нь өөр. Чи би тамхаас гараад 10 жил болж байна л да. Тэгээ надаас асуудаг аахгүй. Чи яа тамхаас гарсан? Би 4 удаа тамхи татах хаях оролцох хийсэн.
хамгийн сүүлийн орлого нь надад тус болсон гэж. Тэр нь ямар орлого байсан гэж бодож байна. Би нэг яг үнэн нь айгу муу юм байхгүй. Үнэн нь айгу муу. Тэр нэг өглөө нэг хүн ингээд тамхи татаа явж байгаа үний араас тагаад бүр амар дотор мохоо иргээл амар хэцүү болоод тэгэл автобус суухдаа нэгэн бод талгаан очсон байхгүй. Надаас яг ингэж хүмсэж байгаа шүү дээ. Гэт бодсон дахиж юусоо татахгүй байхгүй болсон. Тэрнээс өмнө би маш амархан биш. Тийм маш их зүйлийг хийсэн. Эрүүл мэндэд хортооч гэж үзлээ. Бэлгийн чалах малханд муу таа гэлээ. Би бүр ингээд тамхи татдаг мөнгөө хураасаргаад мөнгөн бүгд авч зүүж үзлээ. Бүгд бүтлгүйтсэн. Тэг ганцхан тэр тамхины утаа үнэрлэр 5 минут явсны дараагаар яг надаас хэмэж үнэрч байгаа гэсэн ганцхан бодол төрсөн. Харин би сая нөгөө эхнийхээ подкастыг нэг хөөрхөн хүүтэй хийсэн байхгүй юу? Гов алтад амьдэрдэг 29 настай хүүтэй. Тэр хүү бас нөгөө жоохон гэр бүлийн асуудал гарангуут архи уухгүй ууж эхэлсэн байна л да. Тэнгүүтээ нэг өдөр буцсан гэсэн. Яг тэгж ярьж ирсэн. Миний хүү ингээд над шиг ингээд бүтлгүүтээ тавьжвал яах вэ гэж бодсон чинь би шууд архиугаа болцсон шүү дээ гэж ярьжсэн. Тийм. Хүн болгоны нөгөө авсан травма нь өөр байдаг байх нь шүү дээ. Хүн болгоны үнэт зүйл нь өөр байдаг юм шиг. Заавал ижлэх юм байх алга. Зөвхөн социализмын үед бид ижлэх юм байх боломжтой. Акцентийн нийгэмд бүгд өөр байх ёстой. Тэгэхээр тэр өөр байхаа зүйлд нь тохирсон түлхүүр байдаг байх юм шүү дээ. Цааш цор код байдаг. Тэрийг хүн өөрөө л олдог. Өөрөө л олдог. Тэгвэл хүн олж өгөх боломжгүй. Яг энэ нь аягүй зүг шүү дээ. Энэ аягүй сайн шүү дээ. Ямар ч боломжгүй. Тэгэхээр бид нар донтолтын тусламж үйлчлэгийг юу гэж ойлгох вэ? Нэг мэдлэг юм байна. Хоёр суппорт юм байна. Гуравт нь итгэж юм шиг. Аюун санааны амьдрал, бурхны тухай амьдрал ахгүй. Монголчууд бид нар бурхан ярахаар гандаа ороод хямсан тавиулаад алтан гэрд оншуулаад алц хүч мөч модол тэгээд нэг модноос ч хатаг мадаг уйхын тухай одоо энэ дундад зүүн үеийн бодоод байгаа байхгүй. Үгүй аюун санааны амьдрал гэдэг бол хүн байхын утга учирын тухай буюу дараа төрөл бэлдэх гэдэг орж тийм байл. Дараа төрөл бэлдэх тийм. Дараа төрөл бэлдэн гэдэг нь юу гэсэн үг гэхээр чи дараа төрөл төрснөө мэдэхгүй яах юм гэж биш. Миний мэдж байгаа хүмүүс миний копи пастад байхгүй гэдгийг бодож чадчих. Энэ хамгийн амар зүйл. Тэр биний копи паст миний хүүхэд одоо ингээд ээж аваад тэр хүүхэдтэй амар эдрээтэй ингээд дандаа хэлдэг байхгүй. Тэр хүүхэд нь хэдэн настай байдаг гэж 50 нас 25-аас 50 настай байдаг. Мөрөдөө тоглоомчин, архичин, харт амгчин болсон хүүхдүүд ачаахаар ээж аваад нь миний хүүхдээ үзүүлэх гэсэн гэдэг байхгүй. Хүүхэд нь яасан бахна 20-аас 50 настай байдаг байхгүй. 55 настай хүүгээд 60 настай хүүгээд дагуулад 85 та ээж орж иж байгаа байхгүй. Хайр хуугаад ах юм миний хүүхэд. 57 та хүүгээ ээж нь дагуулад орж иж байгаа байхгүй. Одоо ингээд 11 дэх авгаатайгаа амьдэр чинь хүмүүний энийг яах вэ? Тэгэхээр тэрний саад нэг юм хэлээд байгаа байхгүй. Тэр ээж үзэх ёстой юм үзээд байгааз үрээд харцсан байхгүй. Тэр нь юу тарьсныг бид мэдв. Тэр үнэхээр сайн юм биш болно. Тэр чинь зөвхөн нийгэмд харагдаж байгаа тэр байхгүй. Нийгэмд харагдаж байгаа тэр. Гэтэл яг халуун ам бүлийн тулг тойрсон тогоон дотор ямар байсан бэ гэдэг бол хамгийн аимшигтай зүйл. Тэр өөрийн хийсэн ажил үрэл юм л та тий. Чи намайг мэдэндээ би англида хамгийн муу бичдэг хамгийн хатаж бичдэг байсан да. Тэгээ би тэр жишээ хайгуу дуртай байхгүй. Миний хамгийн уйлж яасан хичээл цэвэр бичиг хичээл гэдэг байхгүй. Би ч нэг 5 настай авто уншаа сурцсан байсан чинь надад унших бол зовлон байгаагүй. Хамгийн их задуулдаг байсан хичээл дээр бичээж бичих тэр сосор айл гэрийг өөмөлдөх гэж сүүлийн фэйсбүүкээр айгүй их яваад шүү дээ. Уншуулах гэж сосор айл гэр хэлбэлдэг гэл яг тэр шиг бичиж намайг гоё бичих юм бол миний шөнийн 12 цагт бичүүлдэг гэсэн байхгүй. Тэгээ би гоё сураагүй шүү дээ. Тийм шүү дээ. Манай ангийнхан чинь нөгөө Монгол бичгийн олимпиад энэ төр төрүүлж мөрүүлдэг байсан шүү дээ. Мундаг. Бүх олимпиадыг авчиад мөрөнд 1-8 байл шин манай анги чинь. Гэрэн дотор хамгийн хойш татсан. Чиний хажуу суудаг даваа очиж тайр байсан байхгүй. Хамгийн муухай хамгийн алтай гаргадаг. Тэгээ тэр муухай бичиг байсны ач холбогдол би компьютер аягүй уртан сурсан байдгийг. Тэгээ би заримдаа хүмүүс хэлдэг байхгүй. Хүн юм мэдэхгүй болон чадахгүй байх ичгүүрийн мэдэнд хүн заримдаа удирдах аягүй дуртай байхгүй. Тэгээ би ажил авахд өргөдөлт гараа бичдэг шүү дээ. Би өөрөө бичсэн бичиг өөрөө гаргадаг байхгүй.
Манай нөхөр шиг. Тэрнээс айгаад би яад хийхэд маш хурдан компьютер сурсан байхгүй. Ерөөсөө Эрдэнэт анх компьютер 96 онд дөнгөж Эрдэнэт өрхийн компьютертэй олж байгаад би анх сатгалан дахианы ашиглалт гээл нэг хуруугаараа ингээ компьютер нүдчихэд гэсэн байхгүй. Тэгээ нэг мэтгэд ингээд ямар ч яриа марийн англи хэл байхгүй мөртлөө яг хэрэглээний англи хэлтэй уншаад чинь нэг инженери ингэн гэдэг болтлоо сурцсан байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө тэгвэл донтолтын үнд яагаад энийг ярьсан гэдэг донтолтын үндэсний мод ичхүү гэдэг нэг үг хэлсэн шүү дээ. Ичхүү тий. Тэгэхээр ичхүүрийг сая би нэг зөөлөн болгохын тулд сая муухай өчгөн дээр ингээд жишээ татаад оруулчлаа шүү дээ. Ичхүүрийг үдирч байна. Ичхүүр менежмент хийж болох юм тий. Ичхүүрээ ойлгох хэрэгтэй гэдэг донтолтоос харах юм. Ичхүүр гэдгийг бид нэг нүүр улаахаар боддог болвол ичхүүр гэдэг бол өөрийгөө голохыг хэлдэг. Би хийж ирэх батаа дорд амтан хийх хэлдэг. Тэгээд тэр өөрийгөө голох нь одоо эцэг их багадаа ямар нэгэн үйл явдал болоод тэрнээс болоод өөрийгөө голчих чинь үү? Ер нь голох шалтгааныг болоод нь асуултгүй хийн штэ. Голох зүйлийг ерөнхийдөө бидний болоод байнга голоход ичхүүрс байдалд оруулж өсгсөн технологи шүү дээ. Тийм шүү. Айлын хүүхдүүдтэй харьцуулна те. Тэр ингэн тэ аяг хэцүү шүү дээ. Тэгээд энэ хэлэхгүйгээр хэлнэ хочлон те. Бидний үед яасан чи хочлдог байсан те. Тэр чинь дандаа ичхүүрийн мэдрэмж авахгүй те. Тэр ичхүүрийн мэдрэмжийг нуухын тулд бидний жүжигчл сууд юм байна. Жүжиг тоглож. Тийм биш юм шиг жүжиг тоглож сурдаг. Тэр жүжиг маань нэг наттай өдөр яах гэдэг юм. Оргилдөө тутаад хүндийн байна. Тэр унахаас яах нь ир шааж ихэдэг би хинбэгээ хайдаг. Тэр үеч амар их цаг хугацаа өнгөрцөн байдаг тийм. Зарим нэг манад ингээд засаж авдаг. Окей энэ аюу димээс одоо ингэ шинэ амьдж үзье гэж засаж болдог бол ихэнх нь одоо энэ чигээр дуусъя. Дараа төрөлтэй хүн бол төгөхгүй юм гэсэн. Гэтэл бол нэг өдрийн ч хамгаалсан байдал 1000 жилийн аз жаргал байхгүй. Нэг өдөр. Тэр хамгаалсан байдал гэдэг чинь яг үндэ хүн хөгжих юм биш. Надаас хамааралтай, хүнээс хамааралтай сэтгэл зүгж байдаг. Ихэнх хүмүүс энэ нэг мархаа ухаа байж, энэ нэг тоглохоо, энэ нэг юм ар өрөө тавихаа байж юм бол би жаргалтай амьдрах гэдэг юм байгаа байхгүй. Үгүй л дээ. Хүнээс хамаардаг сэтгэл зүй бол насанд хүрээгүй сэтгэл зүй. Ягаад насанд хүрээгүй гэж байгаа юм хүүхдийг л ээж аав нь өдөртөх боломжтой. Тийм үү? 5 настай хүүгээ дагуулж явж наад их чиргээ хилээ гаргах гэж тэгвэл хүүхд хилээ гаргах шүү дээ. 50 настай болчиход яаж амьдрахаа хүнээр заалах гэж тэнэг үсттэй. Юуг нь зөв юу буруу тухай ингээд заавар дуулах шин тэнэг үсттэй. Энэ насанд хүрээгүй сэтгэл зүй бол донтолтын үндэс. Тэгэхээр донтолтоос ангижна гэдэг нь сэтгэл зүйн хувьд насанд өргөн. Сэтгэл судлаачдын хэлдгээр дотор байгаа травматай хүүхдээ татаж явчих насанд хүргэн. Нөгөө гэрэлт хүүхэд, сүүдэр хүүхэд хоёроо хооронд гар хөдийн барьж эвлэрүүлээд гэрэлт хүүхдээ хөгжүүлнэ ч юм. За тийм юм ч одоо амар хэцүү сэдвүүч ингээ орчих тий. Ямар ч байсан донтолтын бүх үндэс бол юу хэлээд ирэх гэдэг бидний дотоод сэтгэл байгаа таашаад өгдөг зүйл байна. Тэр зүйл төөрөлдсөн байна. Тэрийг олох хэрэгтэй байна. Тэгээд тэрийг өөрийгөө таних гэх юм байна. Хизээш ганцаараа шийддэг юм байна. Донтолтоос хизээш ганцаараа гарах боломжгүй. Наа дэмжлэг авна. Нэг байсан ч хамаагүй. Тэр дэмжлэгтэй нөхцөлчл явна. Түрүүн би нэг өдөргээд нэг Тэмүүл ингээд нэг залуу нээсэн танаа нэг сенсацтай залуу байдаг шүү дээ. Тэр залуугийн групп би байдаг байхгүй. Тэр айгүй мундаг залуу. Үнэхээр надад таалагдсан. Би тэр залууг нэлцээр хагаад группт нь гуйж аваад би танаа групп зөвлөгчөөр ажилладаг гэдэг сайхан намайг эксперт болгосон байхгүй. Тэр залуу бол маш их гоё юу тарина. Одоо нэг спорт хийн. Хар тамхи илүү тий айгүй олон жил татсан. Айгаа нэгэлдэг гэсэн. Тэгэхээр би яг дэлгэрэнгүй тайлж үзээгүй л дээ. Яг өөртөө нэг л удаа бичиж болж үзсэн. Тэр залуу надад нэг юмар таалагдсан. Маш том итгэл юм шүү дээ. Маш. Одоо нэг тийм хүн нэг тийм гоё хүн байдаг шүү дээ. Хүн нөлөөж чаддаг. Тийм хүн бил. Тэр гоё чанараа ашиглаад тэр нэг эрүүл өдөр гэдэг нэртэй хаата групп хийсэн. Нэг дандаа тантагч нэг юм хийдэг. Яг хөө тэгээ би экспертээр нарсан тэр нэг хаяа зөвлөгөөр хаяа лав яагаад тэр лайв чинь тэднэрт зориулсан лайв байсан байхгүй. Би тэгээд яаж лавраа ордгийг мэдэхгүй өөрийнхөө группээр хэлээд тэгээ яаж нэг бас ажлаа дуусгаад товлсон цаг болоод сандраад
шууд авч байгаа юм чинь. Одоо ч нөгөө дээр үед чигээ зурагт мөрөгтөнд бэлтгэж байгаа хүмүүс микрофон зүүж өгөөл гэрэл мэрэл 50000 гэрэл мэрэл тавьж өгөөл даг суудаг байсан цаг өнгөрцөнтэй шууд гэрээс аваад ялангуусаа хайдахгүй. Тэгэхээр эн чинь нөгөө шинжлэх ухааны дэвшил те. Хоёрдугаар нь хүмүүсийн эрэлт өөр болчиход байгаа хөөхтэй. Одоо заавал нэг тийм тавьчихсан жүжигүүд төгсгөө болчиход байна. Тэ? Бэлдсэн яриа сонсмааргүй байна. Тэгээ эн чинь камерын эрэлт байхгүй. Тэгэхээр энэ зүйл дээр одоо бид юм хийж юм дээ те. Энэ нь хүмүүст маш их тийм хэрэгжүүлэх боломж олгодог. Хэрэгжүүлэх боломж олгодог юм байна л да. За тэгээд тэр залуугийн ач хуйнаар би энэ асуудалтай хүмүүсийг аюул их пост юмнуудыг уншиж судалж ингээд харилцан ярилцаж дискусс үүсгэж ингээд нэлээд сонирхолтой байж байна л да. Яг тэрнээс миний хамгийн анзаарсан юм нь бол монголчууд бид дэндүү хайрын дутагдлаар өсөж байгаа мó даа гэсэн юм боддогсон. Өссөн байна да. Хайр гэдэг юмыг материалын зүйлээр төсөөлж байна да. Хайр гэдэг зүйлийг халдаах чадвар гэдгээр нь төсөөлсөн байна да. Дасан зогсох чадвар. Одоо ингээд монголчууд Монголд л амьдарч чаддаг гэж байгаа шүү тийм. Гадаад гараа шууд өмөө өрдөг. Гадаад гараа ухаан судаг гэдэг байгаа хэрэг чинь дасан зогсох чадвар нахгүй тийм. Тэр чадвараа хөгжүүлсэн мөртлөө өөрийгөө хайрлах, өөрийгөө үнэтэй байлгах тэр юм нөөсөө хөгжөөгөө. Тэр зүйл хөгжөөгөө учраас хоёр дахь бодит чадвар гэдэг сэтгэл судлал хэлдэг юм лээ. Тэр хоёр дахь бодит чадвар нь хөгжөөгөө учраас жаргалтай байж чаддаг. За тэгэхээр миний донтолтын талаар биомеханизм болон ерөнхийдөө offshoot тийм амар бүдүүн маргаар одоо ингэ хэлэх юм бол нэг иймэрхүү зүйлийг эхний подкастаар шинэ яаж өгч болж байна. Ер нь бол дараагийн удаа найзгаа урах юм бол найз нэг архины хэрэглээ, давхар хамаарал, хар тамхи, мөрөдөө тоглоом. За тэгээд магадгүй нөгөө нэг өв төгш гэр бүлдэх хосын харилцааны зөрчил энэ гэдэг юм манаас сэтгэстэй заавал яригддаг байхгүй. Тэгэхээр хүмүүс тэр хамгийн энгийн асуудлыг шийдвэрлэж бэлгийн судлал гэдэг асуудал шүү дээ. Бэлгийн судлал гэдэг асуудлыг хүмүүс дотрийн хэмжээс хайгаад идэг, уралаа хэмжээс хайгаад идэг. Бэлгийн судлал гэдэг чинь харилцааны өвчин байхгүй. Харилцаа. Тэр хөрөлт судлал нь яаж клиник хийлээ тэр бүгд чинь тусалтай эмэлзүүтэй байхгүй. Тэгээд нууц нь яг дахиад нэг бөөс бол гэдэг шиг эргээл хүүхэд насны гэмтэл. Хүүхэд насны соёл иргэн хандлага, амьдрал хандах хандлага, үүслийн механизмаар нуугдсан нуугдлууд байдаг байхгүй. Тэгэхээр тэр болгоныг болохоор хүмүүс эхний ээлжинд мэдлэг өгөөд хүмүүс мэдлэг авсны дараа санаа аваад тэрийгэ баяжуулж уншаад одоо ч нэг үеийг болоход хүмүүс доор хийж 3 өртөө болцсон байна. Бүх интернетээс сошиал ертөнцийг бүрэн ашигладаг болцсон байна. Ямар ч хүнтэй ямар ч зайнаас холбогдоод мэдээлэл солилцоод тий санд одоо солилцдог болцсон байна. За тэгээ одоо энэ мундаг ном уншсан, мундаг хувийн одоо туршлагатай болцсон хүмүүс одоо ингээд спорт хийдэг болцсон байна. Тэгээ энэ спорт юу энэ чинь аюулгүй чухал зүйл шүү дээ. Коуч, менторууд чинь амар чухал зүйл байхгүй. Яг тэр хүн чинь тодорхой хэмжээний нэг асуудал шийдэж чадсан юм байхгүй. Тэгэхээр нэг толгомцсон асуудлыг шийдэхэд ард нь 10 асуудлыг шийддэг. 10. Тэр хүн чинь нэг дор ганцхан одоо тамхи цогцоо өөрчлөхөд 10 асуудлыг шийднэ, 11 асуудал шийдэж байгаа байхгүй. Тийм үү? Зүгээр хүмүүс тэмдэг байхгүй. Амар том ач холбогдол хайгаад чи тамхинаас гараад 10 жил болсон юм бол юу ч нь өөрчлөгдсөн гэх гэдэг. Чиний тамхи татдгүй штэ. Гарцсан штэ гэж хэлэхэд нэг өөрөөрөө батгах чинь. Хоёрдугаарт би 10 жил өөртөө хөрөнгө оруулалт хийсэн байгаа ч тийм чинь. Тэ? Хардуулаагүй хөрөнгө оруулалт хийсэн байгаа ч чинь. 10 жил би мөнгөө хэмжсэн байх юм штэ. 10 жил би үгүй би тамхи татдгүй гэж харилцаагаа хил хязгаартай болгож чадсан байна штэ. Өөрийгөө хүндлэхээс болсон. Миний хажуу тамхи татдаг чи айгуу мага тамхи өнөрч байна. Амаа зайчаад авч суух уу? Би өөрийгөө хүндлэх хүнээр хийлэгдэх болцсон байна штэ. Тийм үү? Тэр энэ болгон чинь зөв ганцхан зуршил юм шиг харагдаж байгаа цаана ийм олон юм зэрэг өөрчилж идэг. Хамгийн мундаг аюун бурханлаг буюу аюун санааны өөрчлөлт гэж байдаг. Хүмүүс тэрийг юусаа анзаардаг. Үлгэр автдаг. Юм уу батаа гарцсан байхад би яагаад гардгүй юм хүн боддог байна шүү дээ. Тэр хүний мотивац болж өгдөг байна шүү дээ. Хүний идэвхжүүлэгч болно гэдэг чинь одоо хичнээн мянган шагналаас илүү байгаа. Би хүний бахархалт хүн болоод байна шүү дээ. Итгэл хүмүүст нь болоод ингээд лууж болж өгөөд шүү дээ. Хүүхд байхдаа бид нэр уншин банко болж өгөөд юм чинь амьд байгааг нэг боём мөн биз дээ. За тэгэхээр энэ дантаас ангижрах төр хүлээ өөрсдөө тухайн асуудлыг бид нэр ийм өргөн хүрээнд харж бодож
тусламж хайх юм бол үүдэн бол үнэхээр кул гардаг. Хүүхэд насандаа олсон сэтгэлийн шархнаас л бас үүдэлтэй юм байна гэдгийг олж мэдэх юм байна. Нэгдүгээр тэгээд одоо би нэг ганц юм ойлгосонгүй. Одоо жишээлбэл тамхинд ингээд донтсон ба штэ. Ямар хэрэгцээгээ хангах гээд тамхи татчихсан байх нь. Даган баясах штэ. Даган баясгаа. Зүг. Үгүй шилж чадахгүй байх нь штэ бидний үеийнхэн. Тэгэхээр ангаахын дээр сургууль ороод ирэнгүүт хүүхдүүд тамхи татахаар нь яах нь татаж үзмээр санагдаж татчихдаг байх нь штэ. Том хүн бол харагдах гаатай, хүлээнч өгөх юм бол харагдах гаатай тэгж татчихдаг байх нь штэ. Тэгээд нөгөөдгөө дараа нь яа тэгээд найз нэг 2 жил гарсан сэхэн нэг хийсэн шүүгдсэн сэхэн нэг хийсэн. Дараа нь стрессээр татдаг болсон. Зүгээр л ажлын ачаал их байх стрессээр татдаг болсон. Сүүлдээ зүгээр тамхи татдаг найзаагаа хараад татмаас санагдаад татдаг болсон. Тэгээд энэ чинь ингээд зуршил маань нэмэгдээд байгаа. Сүүлдээ зүгээр рефлекс болчихоо. Би зүгээр л за одоо даваатаа нэг цаг ярьцаа одоо тамхи татдаг. Никотины цаг гэдэг юм толгойн ажиллаад никотин өсгсөн бол да гарт автомат тэр ямар татах хэрэгцээ байхгүй байсан ч татна. Яг энэ цусан дээр никотин төш унаадаг учраас татан сэргэж байгаа цаана допамин мөн өсч гэж байгаа. Тэгэнгүүт би кал хавж ядаагаар хариж татчихдаг. Энэ зуршлыг ойлгохыг хэлээд байгаа. Тэгэхээр энэ зуршлыг тасалж би хэвээ ажиллана. Нөгөө техникээр юмар хүчлүүлж хасаадаг болгочиход ажилладаг болгочиход байгаа байхгүй. Тэгэхээр шалтгаан хүн бүрийн шалтгаан нь өөр өдөг. Миний хувьд бол зүгээр дагж байгаа юм. Зарим хүмүүсүүд ялангуяа орчин үеийн хүүхдүүдийн одоо 90-ад оны хүүхдүүдийн хувьд бол нэг нөгөө гэр бүлийн бодлоо мэддэг. Надад орчин жишээ санагдаж байна. Одоо хэлээд 5 жилийн өмнө манай сэтгэлийн айнер гэдэг манай төрөмс байгууллага манай эмдэг нийлээд нэг сэтгэлийн айнер гэдэг төсөл орхон аймагт хэрэгжүүлээд сургуулийн хүүхдүүдийн дотор судалгаа аваад тэгсэн хамгийн тэнэг судалгааны хариу бидэнд огт таалагддаг судалгааны хариу ийм хариу байсан. 7-оос 10 дугаар ангийн хүүхдүүдийн хамгийн их санаа зовдөг зүйл нь эц хийх нь харилцаа байсан. Юу санаа зовдөг гэсэн чинь аав арх ухаа болох, ээж нуус хамгийн албагаа зогсоох, ээж аав хоёр хэрэлтэй болох чинь тэг. Мөнгөний хэрүүл хийх гэх мэт дандаа итгэх. Тэгээд ганцаарч зүйлгээ авахар иржсэн хүүхдүүд аав ээжтэй хэрхэн туслах вэ гэдэг зүйлгээ авдаг гэсэн. Энийг юу гэж хэлдэг гэдэг токсик фармц нөлөө гэж хатаа аав ээж нөлөө. Хүүхд насын байхгүй болгосон гэж байгаа юм. Ийм хүүхдүүд аягүй байсан. Ийм хүүхдүүд чинь стрессээр яадаг гэсэн тамхи татах үед стресс тайлгж байгаа мэдрэмжийг багш таадаг. Тэр мэдрэмжээр нэгэнд очих нь гарахад үнэхээр хэцүү байд. Яг гэдэг чинь амьдралын нэгс болчих. Дамталтай холбоотой бас нэг юм хэлчих хэрэгтэй юм байна. Нөгөө хүн дамталтаасаа салах нь оюу гашууд автдаг байхгүй. Салахтай. Тий, салах оюу гашууд автдаг байхгүй. За. Тийм хараад болдог. Оюу гашууд автна. Хүн оюу гашууд автна гэдэг чинь агуу мэдрэмж байгаа үстэй. Тамхихгүй яаж амьдрах уу, архихгүй яаж амьдрах уу, өөрөөсөө тоглохгүй яаж амьдрах юм бэ гэдэг бодол нь хүний оюу гашууд автдаг. Яг аав маань хүчүүл яана, ээж маань хүчүүл яана, хань ээж маань хүчүүл яана гэдэг шиг ийм аимшиг зөгтөг өгдөг. Тэгэхээр нэг хобби өнтрээр орлуулах хэрэгтэй юм тий? Орлуулж болохгүй шүү дээ. Өксүүнийг босгоч чинь өөр хүнээ орлуулж болохгүй энэ үгүй үстэй. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог. Би ч гэсэн аав маань ээж маань хүч юм бол амьдрах ёстой үстэй. Тэ? Өгцөн чинь нараас нөхөр өгөхийгээд зэрэг болчаараа гэхгүй үстэй. Энэ чинь хүлээн зөвшөөрж хийх их юм үстэй. Тэгэхээр донтолтыг хүлээн зөвшөөрөх. Хамгийн нэгдүгürt өөрийгөө донтогч гэдгийг зөвшөөрөх хэрэгтэй. Харин тийм тэр чинь их чухал юм билээ. Би бас нөхөрдөө бүр ингэж хэдэн удаа бүр ингэж хашгирч чи өстэй арх 10 жил арх уусан ганцаараа арх уудаг байсан. Бараг өдөр болгон өдөр уужсэн. Яг хүмүүст бол мэддэгдээгүй. Чи өстэй архичин гэдгээ хүлээн зөвшөөрөх өстэй амар хашгирч машгирж байгаа л нэлээд олон удаагийн оролдлохоор бүр ингэ хүлээн зөвшөөрүүлсэн чинь ер нь тэрнээс хойш манай нөхөр бодоодсэн чи архинаас гарсан юм биш. Хүлээн зөвшөөрөх чинь давуу чанар гэж юунд яваад байгаа юм бэ гэхээр чи өөрөө төгс төгөлд сайн эмэгтэй байсан учраас чамаас гарахгүй аваар гарах үед нөгөө хүний хувьд өөр даваа харсан байхгүй. Тэгсэн л өөрөөр энд хаягдах, балагдах тэр бүх мэдрэмжүүд үсэл. Окей, чацсан юм тийм каталт хийсэн. Гэтэл ихэнх хүмүүсүүд энэ тийм зүйл болдоггүй. Маш оюундаг амьдрал сайтай хүмүүс болон амьдралын асуудал маш бага проблемтэй буюу
хайр сэтгэлийн хувьд бол тэгшхэн сексэн холбоос сайтай амьдралын төлөө итгэл үнэмшил нэг зүг рүү харж чадсан үнд зүйл нь нэгтэй энэ ийм хүмүүсүүд саяны гаргасан аюу бол маш гоё үдэн бууж чаддаг. Гэтэл нэг зүг харж чадаагүй хүмүүс байж болно, сексэн бодолтой хүмүүс байж болно. Зүгээр 10 жил 20 жил цуг амьдэрсэн мөртлөө хоёр биенээ хүлээн зөвшөөрдөг хосууд байдаг. Тэр хүлээн зөвшөөрөхгүй байгаа хосууд чинь нуу самрын бодлын алтан үлдчихэж байгаа үз. Тэр нуу самрагтай байхын тулд архиа уг сонголтод байж байгаа гэдэг байна. Энэ болгоныг заавалч хүн нэг юм амар аргаар шийдэхэд биш. Тухайн хүний хувьд байж болох хоёруудыг ингэж гаргаж иж өгөөд юу гэлээ гэж бодуулах. Магадгүй ч юм уу эргэлзүүлэх нь эмчлийн гол зав. Би бол яг тэгсэн шүү дээ. Би ингээд өөрийгөө өөрчлөөд, өөрийгөө хайрлаад, өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал, дасгал хөдөлгөөн хийгээд, бясалгал хийгээд, уурах тархи амраагаад ингээд дээшээ хөгжөөд явж байна. Чи над байгаа байранда байгаад энэ чи одоо над өөрчлөгд тэгжээс чи миний энэ баг нөгөө зиндаанд гэх юм уу энд хурж ирнэ мэрнэ гэж тэгж хашгирж ээж ер нь одоо тэр чинь нэг энэ оны л ихээр шүү дээ. Тэгжээж хүлээн зөвшөөрүүлсэн байхгүй. Тэр хүлээн зөвшөөрнө гэдэг чинь хамгийн том чухал мэдрэмж гэдэг юм уу? Хүлээн зөвшөөрөл 5 зүйлийг зөвшөөрдөг. Ямар ч дадлт, ямар ч сэтгэл зүйн тодорхой асуудал. Нэгдүгээр хүч чадалгүй байдал биш нэг. Хүч чадалгүй байдлаа хүлээн зөвшөөрнө. Хоёрын хүч чадалгүй байдлыг зөвшөөрдөг. Тэр нь яа гэм бэ гэхэд өөрийгөө өрөвдөх хэлээд байгаа байхгүй. Би ачаагүй, би өнчин, би ядуу өөр өвгөдөндөө би амар ажил хийдэг учраас те, би амар стресс ажил хийдэг учраас энэ чинь хүч чадалгүй байдал. Ууштай шийдвэр гаргасан шийдвэртээ хүрч чадахгүй байх нь хүч чадалгүй байх. Сул дараа байдалд сайн хэлдэг байхгүй тий. Өөрийгөө үүрдэг. Тэгээд жолоо алдах гэж юм байдаг байхгүй. Жолоогоо алдах буюу хянаж удирдах чадахгүй байгаа юм. Ихэнх хүмүүс юун дээр фокусддаг гэдэг архин дээр мөрөс тоглоом дээр тоглох үедээ уух үедээ хянаж чадахгүй байна, тааруулж чадахгүй байна гэж боддог бол жолоо алдах чинь хил хязгаараар ирдэг байхгүй. Хизээ үгүй гэж хэлэх байдаг гэдэг. Тэгэхээр ихэнх хүмүүсийн хил хязгаар хөгжөөгүй талхлагцсан байдаг. Ялангуяа монголчууд яа тийм чи аажийн том авч дүүнээр харах хэрэгтэй. Талхлагцсан хязгаар. Чи над тоглоомоо дүүдээ яг одоо өг. Чи дүү төвтөр урчтай гэх юм бол дүүгээ харж явахгүйс яагаад төвтөр оруулж байгаа. Буруут бий болоод байгаас энэ хил хязгаар байрлцсан. Тэгэхээр энэ харилцаа чинь донгийн үн цахна шүү дээ. За тэгээд дараагийнх нь болохоор тэр хяналтаа алдах буюу өөрийн гаргасан шийдвэрийн хариуцлага хүлээж чадахгүй гэж байна. Маш өргөөрөнд яригддаг. Тэгээд дараагийнх нь сүүлийнх нь болохоор тэр үүсгэл хамгаалах механизмаар таних. Гайтай өнөн гашуун тий бодтой өнөө хүлээн зөвшөөрөхөөс айх. Үүсгэл чинь нэг Адам Евагүй үүссэн тий. 2 настай хүүхдийнхээ үүсгэл хийж өгөл дээ. Манай зээ үүсгэл зам дээр ихлэж битээ тэрийг ихлэж манад хандаг байхгүй. Тэгээд нэг орондоо шийдэн шүү пампсын хийгээрэй гэдэг битээр пампсын хийгээгүй өөртөө очдог байхгүй. Чи 3 удаа шийдэг байхгүй оронд. Тэр эхлэх тэр чинь их саялтаа ирсэн байхгүй. Байнаас чирээ хүрээд ирэхгүй. Яасан миний хүүхд чинь шээжтийн магаас тэгдэг байхгүй. Тэгвэл шээх нь надад мэддэг юм. Ундгийн за шээснийхээ юунд тавиад жүхэн тавиад хитүүлээд унтууч гэдэг унтуучдаг байхгүй. Тэр чихийг нэв хийж өглөө болсон гот нь унтуушаа. Энэ шээж гэсэн чинь энэ өвөө энэ имээ хүүл яах вэ? Хоёр хүндээ заачаад өөр юу ч болоогүй ч яваад гэж байгаа байхгүй. Хоёрхан настай тэр хүн юу вэ нөө? Өөрийгөө хамгаалах ухамсарын механизм байж байгаа. Тэр угаасаа байж энэ төрөлхийн зан гэсэн шүү. Төрөлхийн механизм байж энэ. Төрөлхийн юм төөрөлдөд байхаараа унаад идэх байх юм шүү. Тэгвэл үүсгэл чинь зөвшөөрөлтгүй байх юм шүү. Хүлээн зөвшөөрөлтгүй байх юм. Ийм үг байдаг байхгүй. Хорт хавдар туссан хүн ич хідээр идэвхэх арга хай. Монголчууд тэгдэг тийм. Хорт хавдар байна. Тэгэхээр тийм сайн, ийм сайн, тэр лам сайн, энэ лам сайн гэдэг хүчтэй. Энэ үүсгэл. Тэгвэл архины хэрэглээ масуур хүчин дээр түгээмж ирлээ шүү дээ. Одоо зүгээр танай Америкт яаж удгийг мэдэхгүй л дээ. Манай Монголд бол би лекц уншихаар юм хэлдэг байхгүй. 5 өдөр тасарчлаа аваад тагсаа өдөр шараад хэлээд 4 өдөр бие тардаад нэг өдөр ажилдаа очдог. 7 хоног 3 өдөр согтуу сардаа 12 өдөр согтуу байгаад тэгээд 7 хоног 2 удаа архины хэрэглээ хийгээд нийтдээ одоо 15-аас 20 өдөр архилт тойрсон согтуу болон хэрүүл хийчээд би яадгаа алдсан архичин биш ээ 3 саяын цалинтай 3 өрөө байртай ланд хүүдл ундаг ийм архичин хаан хасан ингэж хэлхийг архичны үүсгэл нэ гэдэг байхгүй юу? Тэгэхээр энэ чинь ингээ харахад нийт ууж байгаа тавцам чинь 7 хоногт ингээд
сарын талд нь архитай холбоотой асуудал байхад асуудалгүй гэж харж чадаад байгааг л үүсгэл гэдэг байна. Харин тий. За наачаас би ажлаа хийгээд амьдралаа аваад явж байна. Би ямар ажлаа авсан архичин биш гэж хэлж байгаа чинь. Өдөр болгон өгөнтийн өндөд очиагүй. Одоо өгөнтийн өндөд очдог архич байхгүй болсон шүү дээ. Би бол 8 нэрийн нандин үйлчлэгч болсон шилэх талтай байхгүй. Тэр нь яа гэхэд өгөнт рүү очиж шантгаан хайгаад хэрэггүй болсон байхгүй. Дэлгүүр дээр яваад лангууны яг хажуудалд нь энээс ахуулаад 100 г савлаг зарих зүгээр нэг хурууныхын дор байж байгаа байхгүй. Мөнгөө шидээд барай гарах болно. Тэгэхээр тэр үйлчлэгээ маркетинг нэмэгдсэн байхад тэр гэртээ тэрийг хөхөд тавьчихдаг байхгүй. Тэр өгөлд гараад хэрэггүй, бодомжинд ууж байгаагаар архины мөнгө хайгаад хэрэггүй байх юм шүү дээ. Тэрийг төөрөлдөх гэж. За. Цааш нь юу байна? Үгүй найзаа. За одоо түрүүн тэр 2 настай хүүхэд орондоо шихээр өвөө шийдсэн, эмээ шийдсэн гэд хэлж штэ. Тийм тохиолдолд эцэг их хүүхдүүдтэй одоо тэрийг хүлээн зөвшөөрүүлээд миний буруу би шийдсэн дахиж шийхгүй гэж хэлүүлэх ёстой тийм. Болоогүй. Үгүй. Ер нь 5 нас хүртэл зөв бэлгийг аль болохоор хязгаарлахгүй. Тархин дотор буруу болохгүй гэдэг үг байхгүй. Ягаад гэвэл тэрний зөв бэлэг тань мэдхгүй явж байгаа байхгүй. Гайхам тань мэдхгүй гэж эхлэх байгаа шүү дээ. Тань мэдэх гээд явж байгаа. Таньж яхад нь саад болох тусам ханаагүй дур гэж юм үүснэ. Ханаагүй дур. Барьмаар бэтэр бол надад аях чинь гэж хэлчих. Миний барих хүсэл бүр ихсэн. За. Тэгээд би барих хүсэл ихсэн байж хагаад намайг нүд хариулахаар гүйж очоод тэрийг барьж аваад дотор нь халуун цай ууд татаад гасаад төлөх чинь. Эсвэргээр барьмаар байгаа халуун баг заамаа бариулаад халууныг мэдрүүлээд за одоо буцаага тавьчих. Одоо барьцсан. Халуун байна гэдгийг ойлгоцсон. Одоо яасан? Тэр хүүхэд хангагдсан тийм. Бас үн цэнтэй байгаа хөөхгүй тийм. Бол үн цэнгүй болчихвол харин тийм. Үн цэнтэй чи ингээд үн цэнтэй очоод би тэр хүн цагаа гаргаад сэтгэлээ гаргаад үүс хийж байна шүү дээ. Одоо хайрлаж байгаа мэдчихдэг. Энэ нөгөө миний яриад байгаа аппликейшн чинь хайрлагдах хэрэгцээний аппликейшн, үн цэнтэй байхын хэрэгцээний аппликейшн, хүлээн зөвшөөрөх хэрэгцээний аппликейшн гэдэг юм чинь 5 нас хүртэл сууд дуусгана. 5 наснаас хойшоо одоо цензур эхэлнэ. Чи дэлгүүр дотор намайг ичтэл ариж ууж эвгүй байдал орсон учраас дараагийн удаа би чамд дэлгүүр дагуулж байхгүй. Яг хийсэн амд хүрнэ. Sorry. Чиний энэ уугүй байдал ийм эвгүй байдал оруулдагаас над хэцүү байх учраас би чамд авч явахгүй. Уйлал мэднэ хамаагүй. Уйлах явцдаа яагаад хаягдсан тухайга одоо сэтгэж энийг хал. Тэгэхээр байж явж зодож модоод хэрэггүй байх нь шүү дээ. Бид л зодоход шүүмжлэхээ буруутгах гал тэрийг магараа дуудахад хэнийг дуурайсан мангар малын дуудахаа боддог. Хориол идэг. Эсрэгээр нь хорихгүй. Бодож сурна. Одоо болвол ам өчгөө өндөө. Окей. Би дэлгүүр дотор юу ч авахгүйгээр таны дагаж авчихлаа юм та. Одоо харцаар юм тий. Дэлгүүрийн хажууд очингуудаа бид юу тухай тохиролцсон бэлээ. Явцгаах уу? За тэг. Хариуцлага. Тэр зүйлийг авахын тулд тэр хүн талгаан олж ихнэ. Яавал би энэ зүйлийг авах боломжтой вэ? Аяга угаах хэрэгтэй болчиход хичээл сайн хийх хэрэгтэй болоод энэ үгүй мэй хувцас өгдөг болмоор энэ өглөө цэцэрлэг явахад ядаж газ дуудаад босоо шүдэ маагаагаад унтчмаар өглөөний унтахтаа шүдэ угачмаар байна. Если хэрв чамайг ингэх юм бол энэ тоглоомын талаар дараагийн цалин дээр бодож болох юм. Авч өгөх шилэг шүү дээ. Авч өгөх талаар бодож болох юм гэсэн. Чамайг сайн байвал авч өгөх шүү. Хуурж мотивац очиж байгаа. Тэр зүйл энийг хийсийг л авч байгаа учраас шүдэ угаалцсан ингээд амдаа төгсөж өмнөрлүүлж хэлчих гэдэг шүү дээ. Тэ? Тэгвэл босхын тулд тэр нөхөр сайн дураараа босох ёстой гэж босхгүй болохгүй гэсэн айц босоод байгаа. Тэр энэ үгэнд их учраас. Тийм учраас тэр эхний 5 нас хүртэл 4 нас хүртэл нүг ахсуулаад бол зөв бэлгийг сайн зөв хөгжүүлнэ. Энэ дотор 2 юм явж байгаа нэ. Сэтгэл хөдлөл илэрчээд сурж байна. Дуртай дугуй илэрхий сэтгэл хөдлөл хөгжиж байна. Хоёрдугаарт нь бол мэдрэмж гарах зам хөгжиж байна. Гуравдугаарт бусад хүмүүсийн хандлагыг харж байна. Энэ хүн ямар эмоц гаргаснаар нь яаж гаргах үүдээ ямар нүүрний хуйлтаа болдог гэдэг юм тогтоож байгаа. Энэ бүх сурч процесс явуулж байгаа байхгүй. Тэр үед нь хориглоод эхлэхээр яг асуудал үүсчихдэг. Хуурах, вихлэх, артууд зүрх бүрүү хийх
үгэлчдэг. Тэр чигтээ хажууд болчдөг. За энийг арай өөр сэдвээр ярина. Харин тийм тэгэхээр яриад байвал олон сэдвэр хүүхдийн хөгжлийн талаар ингээ ярьж хичээл асууж байгаа шиг санагдаад баг гай огож байгаа юм бодогдоод байна. Одоо наацаа дуусах болж байгаа юу? Найзлууд нэг өглөө 6-аас ажилдаа явдаг. Тэгээд найзаа маш их баярлалаа хөөе. Юуныхаа төгсгөлд чи өөрийнхөө бизнесээ нэг хүмүүст хэлэх юм уу? Чамтай холбогдоод сэтгэл зүйн зөвлөгөө авал донтолттой тэмцэл чамтай ямар одоо фэйсбүүкээр чи холбогдд юм уу? Ажлын фэйсбүүк байгаа юу? Тэгэхээр би уг нь Америкт байгаа ээжүүдийн групп дотор байдаг шүү дээ. Тэнд байд юм уу? Би бас байдаг шүү дээ. Мая нөө оруулсан байхгүй. Мая биш хин оруулсан байхгүй. Надад сугра. Тэгээ дэмэг нэг хүн байдаг ах. Манай эрдэнэлүүд хамт авчихсан. Манай бүтээнгийн мэргэжилтэн байсан. Номдог хүн байсан. Тэгээ тэр Америкт гацсан гэдэг сургууль гэдэг. Тэр намайг тэр группт нэг зөвлөгчөөр яагаад өгөөч гэдээ оруулсан баг. Тэгээд яг ингээд энэ пост бичих тийм зав гарахгүй маа. Хаяал бид хүн амны бичсэн постны доор нэг ийм юм байдаг шүү гэдэг 5-10 хүүхэд тавьдаг болох зав байдаг юм аа. Яг нэг баяр төсвөр коуч болчих нар тавиндаа гэж бодоод байгаа. Асны катарсис гэдэг сэтгэл зүйн эмгэг нэгэд одоо яг 18 дахь жил болж байна. За. Энэ миний 2 дахь тэмдэглэлтэй. Эхнийх нь шинэ амьдрал гэж эмдэг байгуулад 2 жил болоод давхруулаад. Тэгээд шүүхтэр нийгмийн даатгалын 70,000 төгрөгийн төлөвлөж чадаагүй гэдэг шүүхтэр дуудагчнаар эхний эмнэлгийн карьер дууссан байдгийг. Тэгээд тэр үед карьерын дууссан шалтгаан бол нөгөө сэтгцийн эрүүл мэндийн тусан зүйшээ гэдэг зүйлийг байхгүй зах зээл үүсгэх гэж болоод яваад эмчтэн давхарч байгаа. Хоёр дахь нь болохоор 2008 онд сэтгцийн эмгэг донтолт бүх чиглэлийн сургуультаа бүгдийн дуусчаад 2008 онд дахиж нэгээд за 2008 оноос хойш тасалбар аваад явж байгаа л да. Катарс гэдэг маань сэтгэл ариусгах суртахтай байхгүй. Уг нь монголоор ариусгах гэж бичмээр байсан ч гэсэн халуун усны газар өсчин үтэл ариусгах нэртэй ялцсан байсан учраас тэр нэр олдохгүй байсан. Гэдэг чинь ямар үг юм? Орос морс үг юм. Одоо эртний грек үг байхгүй. Одоо грекээр театр анх байгуулагдаад тэгээд анхны жүжигчнүүд дандаа эмгэл жүжиг байсан. Эмгэл жүжиг үзэж байх үед хүмүүс ойлгох, амьдралыг ухаарах, нэгүүлсэнгүү болох тэр үйлдэлийг хараад хүмүүс катарсис боллоо гэж хэлдэг байсан байна. Тийм. Тэгээд тэр одоо сэтгэл судлал катарсис буюу сэтгэлийн ариусгах гэсэн үг болж хувраад. Тэгээд одоо бол катарсис гэсэн нэрээр явдаг байхгүй. Тэгээ би катарсис гэдэг нэрээр ингээд нэмдгээ нэрвэцсэн. Нэмдгийн маань орой болоход сэтгэл төвшин амьдралын гарц гэсэн нэртэй вишэнд авахгүй манайх. Түүнээс бид нэг ингээд юу яадаггүй. Одоо эмчилж өгнө, итгэж өгнө, ахаас гаргана, маргана энэ гэдэггүй. Тэг гарц байна. Бид нэр дамжаад ингээд тий өөрөө өсч байгаа боломжн дээр очих боломж байна. Бид зөвхөн боломжийг нэг юу гэсэн өөр вишэнтэй байдаг. За манай амьдаг болохоор нэгдүгээр сэтгцийн завсрын эмчийг онцлох эмч гэж юм гэдэг. Тэр нь ахыг ядаргаа, нойргууд, сэтгэл төвшил, айлсан эмгэг, дал сэтгэл готрол одоо органик хүчнүүд шизофрени тэр архин домгийн хүчнийг онцлох, зөвлөгөө өгөх нэг чиглэлээр нэг ажилладаг. За хоёр дахь нь эмчилгээний чиглэлээр манай яг эмчилгээ төвсөн эмчилгээ бол үндсэндээ донтол судал дээр илүү чадвартай. Яагаад гэвэл одоохондоо бусад чиглэлээр зөвлөгөө авчихад туршлага болуулсан харьцангуй бага байна л дээ. Сүүлийн 5-6 жилд л одоо энэ давхар хамааралтай хүмүүс ч юм уу өгөөд энэ голын химитэй невроз эмчилж яана л дээ сэтгэл заслаар. Түүнээс биш архин домт хөвчин болон сүүлийн мөрөөдө тоглоом тэгээд юу хоёроор бол хар тамхины дамгаар бол нэгэн туршлага хөндлөсөн бараг нэг 10 жилийн туршлага байна. Орчин үед Миннесота загвар буюу энэ Америк нэгдсэн улсын Миннесота загварыг моделийг хэрэгжүүлдэг байхгүй төрх үеийн сэтгэл заслын эмчилгээд дэлхийд 142 орон хүлээн зөвшөөрсөн загвар манай Монголд 92 онд бий болоод би 2000 оноос хойш энэ засалт хийж байгаа. Их үр дүнтэй загвар л да. Зүгээр Миннесота загварыг зүгээр архины хамааралтай гэдэг үгийн мөрөлдөө тоглоомын хамааралтай, сексийн асуудалтай эсвэл өөр ямар тонтой байдгийг солиод уншаад яг тэр төрх үеийнхээ баталгаа яаж игээд олоод иддэг. Ийм агуулга үнэ байт методик байдгийн. Тэрийг хэрэгжүүлдэг манай болохоор нэг нийгмийн ажилтнтай, нэг сэтгэл зүйчтэй, нэг совлогчтой, нэг зөвлөх хэмжтэй. Зөвлөх хэмж нь аавраас судалж хийж байхгүй юу? Батар зүрх судасны ааваас судалж хийж тэгээд бид нэг 5-6 өдрийн үйлдвэртэй ажилладаг юм.
Тэгээд сэтгэл зүйн маань хүүхдийн талаар илүү мэрэгсэн. Хүүхдийн төрхүүд бөхөр талаараа илүү юутай. Тэгээд эрг сэтгэл засал буюу өчүүхэн зүйлээс сайн сайхан зүйл олж урамшуулж мотивацлдаг тийм чиглэлийн сэтгэл зүйч аахгүй. Би нэг тэр сэтгэл зүйчээр нэг сэтгэл зас хэлгснээр ярьж билээ хөвчлээ. Би нэг өдрийн 1 сая 200 мянган төгрөгийн өдөр сонголт суудаг байхгүй. Сэтгэлийн шалтгаанд биеийн өвчин гэдэг нэртэй хичээж байгаа. Би амар хүлээлттэй очиж байгаа юм. Москвагийн их сургуулийн доктор хичээл заагаад би амар хүлээлттэй очиж байгаа. Би өстө 8 цагийн хугацаанд аваа юм сурандаа гэж яваад очсон. Би тэндээс юу сураагүй байхгүй. Тэгээд тэндээс 3 юм сурсан. Тогтоож ирсэн баг. Тэнд би амар бухимдсан байхгүй. Бичсэн юм. Сэтгэлийн шалтгаанд биеийн өвчин болоод сонгодог далаа гэж байна. Нэг дахтаас юм. Хоёр дахь нь ингээд комплекснаа багаар ажиллана. Хизээж ганцаарчсан гэж байхгүй. А гуравдугаар нь цаг хугацаа хэрэгтэй гэсэн. 3 юм тогтоож аваад. Тэгээд тэр манай сэтгэл зүйчгээ тэрний том юм шансанд 20 саяын сургалтын шансаар сураад дуусчихсан. Тэгээд би шинэ бадаа сургалтанд яваа сая төгрөгөөр төлөө 8 цаг шал тэмээ хот яваад ирсэн. Ийм 3 юм тогтоосон ингээд хэлдэг байхгүй гэсэн. Отоохон сэтгэл судлалын үднээс тайлбарлаад өгье. Та нэгдүгээрт нь сэтгэлийн шалтгаантай биеийн өвчин бол сонгож хэмжиж болох зах зээл байгаа гэдгийг харсан юм. Зөв. Тэр 70 өвчин Монголд өрн байгаа. За тийм. Уусаа би мэддэгсэн. Гэхдээ та тэр мэдгсэн байна. За тэгсээ гэсэн гэж байгаа байхгүй. Хоёр дахь нь дараа хэмжилдэг юм байна гэдгийг та ойлгосон юм. Тийм. Тэгсэн хоол зүйчтэй, нүх сүцний эмчтэй, юутай, дасгалжуулагчтай тий, коучтай, ментортай, тэгээд сэтгэл засалчтай ингээд 6 хүний бүрэлдэхүүнээр ажилласан юм. Та хичнээн том буйны зах зээл болон ажлын байр бий болчих боломжийг таарч байна уу? Яагасаа тийм болох юм. За тэр хоёр дахь зүйлийг та харлаа гэж байгаа юм. А гурав дахь нь болох зэрэг та энэ том зах зээл дээр яг ч юм хөрөнгө босгоод юм хийх боломж байна гэдгийг та харж ирсэн байна. Та сайд өөргөө дэмий өрөөгөл байна даа гэж байгаа байхгүй. Хүн их тэрийг бодохгүй хүлээлттэй болоод байгаа байхгүй тийм. Хүлээлттэй болоо. Би яг энэс гараад яах вэ? Юу сурах вэ? Тийм мэдж байгаа мөн. Хууртын манай сургуульч нэг лекцээр хамгийн минийгээр ном уншихгүй болдог. Тийм хийгээгүй. Тэгэхэд би тэрийг бодож чадахгүй очиж байгаа хөөх тийм. Тэгэхээр энэ зүйлийг л засал гэдэг юм байна. Бодох боломж олох, эргжүүлэх боломж олох засал гэдэг юм байна. За нэг сэтгэл зүйчдээр нийгмийн ажилтан маань болохоор зөвхөн аль хамтнаас гарсан итгэсэн хүчтэй гэсэн байхгүй. 15 жилээс дээш байгаа манай 2 юутай нийгмийн ажилтнтай өөрөх юм бол архиас гараад 15 жил болсон, 10 жил болсон хүмүүс коуч гэдэг гэсэн үг тийм. Ингэж гарнаа, ийм зовлон мэднэ, дахилтыг юм байна. Би ийм байж байгаад ингэж итгэсэн гэдэг юм аа коуч замаар итгэл үнцийг нэмтүүлж явдаг. Митинг зэтгийг хийж өгнө, спортын ийм процесс группийг хийн. Тэгээд яг нэг гэрээтэй газ сэтгэлж авч ажилладаг. Тэр нь болохоор зөв манай давхар хамгаалалт сэтгэлж авахгүй. Яг тэгээд архины асуудалтай гэр бүл одоо эхнэрүүдэд нь зориулсан сэтгэл засалтын группөө хийдэг нэг юм уу та. Тэр гэрээтэй хийж ажилладаг. Иймшээ хийж байгаа бүх хүмүүсээ хийдэг байна. Иймэрхүү юм хийдэг болоод иймэрхүү ажил дамтад дорлаад ингээд 20 жил хичээл яцаа. Их гоё. Миний найз тэгээд өөрийнхөө энергийг яаж яадгийг нөхөж авдгийг энэ маш их энерги шаарддаг ажил гоо гэдэг штэ. Ийм агуу гэдэг хэвгүй. Жаргал гэж юу юм бэ гэж. Дуртай зовлон хэлнэ гэж. Юу гэлдэг? Дуртай зовлонгоороо зовхыг жаргал гинэ гэж. Дуртай юм хийж явахыг л хэлж байгаа шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол надад юу хамгийн гоё байдаг вэ гэвэл нүүрэн үчигээд яахаж уцахгүй болчихсон хүн инээгээд гаддаг аахгүй миний өрөөс. Инээгээд гарна гэдэг чинь найдвар төрөөд гарна гэсэн юм. Энэ инээх хүртэл би 120 минутанд би алингаа авч байгаа шээ. Хүн юм чи тэр хүний зовлон сонсон, нэмтэрн, шаналн дагаж уйлмаар болно. Зүдэрч байгаа юм. Салбаат ядардаг. Гэхдээ тэр хүн 120 минутын дараа гарахтаа инээд атаад гардаг. Зарим нь эмчээ таныг ганц тэрвч байгаараа гэдэг тэрээ гардаг. Маргааш өглөө маш гоё мессеж хийсэн байдаг. Би айрын хэдэн жил унтж үзээгүйгээр гоё унтлаа эмчээ баярлалаа. Дараагийн цагаа тавлаа. Тэр нь миний энерги байдаг. Тэрнээс өмнө залуу байхдаа яадаг вэ гэхэд зэрэг шонгийн арга гэдэг арга хэрэгтэй байв. Тэр нь яадаг арга гэхэд угаасаа ингээд тэр юм чинь ингээд толгойд эргэлдээ байгаа шүү дээ. Бодогдоод болохгүй. Ингээд гэрийнх манай байрны бодис үүднэр юм хоёр шонтой байсан байхгүй. Тэгээ тэр шон ингээд очиод хатгадаг. За ажил чинь нэмд ээж байгаа. Тэр шон танк гэж цохно. Яг тэр ажлын цохны хүмүүс даах гэдэг цавхаараа хатчих цогдөг. Танк гэж цохол. Тэгэл гэртээ манай хоёр давхад байсан. Алхаад авахд ерөнхийдөө гоё тайвшаад хаалган гооход зөөлөн хийсэн байдаг.
Тэгээд өглөө нөгөө гараар нөгөө шоко дахиад захин гэж байгаа. Ихтэй гайхаад яаж байтай. Оо ачаага өгөөр ажлуугаа явдөө. Тэгдэг байсан. Одоо бол нь өөрийгөө хамгаалах буюу хүлээн зөвшөөрсөн. Бата чи дуртай зүйлийг хийж байгаа тийм. Юунд ганшихнаад байгаа. Тэгэхээр за тиймдээ тийм. Асуудлыг шийдэж чадахгүйгаас цааш бие өндөө зах уу? Тэр хүн шийдэх гэж байгаа. Гэхдээ чиний хамт ярилцсан тодорхой юмтай үлдсэн байлгүй дээ. Окей. Яхан тусландаа бол эмгийн үе түүчж яхад л таашилцөө дуу айлаа асах хийж болсон. Энэ бол яг олон жилийн дараа бий болж байна. Гэхдээ яг надад үлдсэн хамгийн хэцүү юм юу үлдсэн вэ гэж жинхэнэ хэлүүд үлдсэн. Маш их кортизол ялгардаг юм шиг байна. Нэг айхтар их хидэд идэггүй ч гэсэн чин амьдтай болсон. Тэгээд сахартай болсон. Энэ суугаа ажил болон бад стрессээс болчихсон байхаа гэдэгтэй юу юм яач чадахгүй. Ягаад гэвэл миний идэх хоол 20 жилийн өмнө ямар хэмжээтэйс яг тэр чигээрээ байгаа. Юус их нэмэгтэй зүгээр миний байгальд гадаа гараад алхчихгүй ажил гэр хоёрынхаа хооронд одоо чинь их болсоо. Манай ажил чинь миний гэрээс 8 км цаана юм шээ. Эрдэнэт автобус ажилтаа чинь. Эргээд автобус таваа миний ажил дээр очиж явна. Би гэртээ буун. Тэ? Оройн 20 одоо ингээ 22 цаг болж ер нь миний ажил 21 цагаар дуусдаг л да. Бушуухан ажил шивтээр болно 10 цаг унтмаар болно тэ. Бушуухан машин асааж явал гэрээ гадаа айд тавиал арлаа кофе уугаал кофег баах ууж аваад хөвчөө отно. Тэгээ нэг ийм яг ажлаас минь үлдсэн нэг сул тал бол энэ л байна. Тэр ажил амьдралынхаа балансыг барихгүй бол өөрийгөө хэд гарганд нь ажиж болохгүй шүү дээ найзаа тий. Сайхан шамнартай болоод сайхан юм дадлагч нартай болчих юм бол амрах тухай бодож байгаа. Харамсалтай миний 20 жил амьдралаа зориулсан баг өнөөдөр хүртэл наваа дагсан 3 хүн л байл л да. Энэ хэцүү ажил юм байна. Хийсгэж байгаа хаяа явчихдаг. Хашаад явчихдаг. Тэг хүмүүс бол энэ айгуу тийм юутай биш тий. Хэцүү юм тийм байх хөрхий. Тийм болохоор зэрэг одоо нэг сайхан дагуулсан шав болж байгаа юм. Тэгээ яг сургаж байна. Тэгээд нэг бидний социализм үеийн биднийтэй муухай зам байдаг шүү дээ. Төгс зүйлдрийн синдром буюу тултсан хайп авдаг. Энд чинь нэг төрлийн гач байна шүү дээ. Тэгээд одоо тэр яг энэ насыг бол тэгээд ингээд дуусган тий. Угаасаа төлөвлөгөө бол маш энгийн байгаа шин. 60 нас хүртэл цааш авах тийхгүй. Яг тийм 60 насны хүртэл хийхэд надад одоо нэг дахиад нэг 7 жил хийчих гэдэг байхгүй юу? Тэ? Өмнөхтэй нийлээ яг идэвхтэй ажилтаа нэг шиг яг ингээд 20 жил нийт ажилласан дараа 30 жил ингээд энийг хийгээд дуусгаж. Тэр хооронд ядаж миний анхны мөрөөдөл чинь хамгийн анхны сэтгэл заслын нэмгийг Монголд үүсгэх гэдэг мөрөөдөл байлээ шүү дээ. Тэр мөрөөдөлд биелүүлсэн шин ажил. Ямар ч юм биелүүлсэн. Баяр хүргэе. Тэгэхдээ энэ нэмлэг минь өөрөж би ботлоо. Яаж юм маш их цаг хугацаа зарцуулж байна. Одоо л хүмүүс хандаж байна. Цаг наруу үйлчлэгээ авч байна. Тэгээс чинь өдөртөө 2 хүн 3 хүн хүл үзэн шүү дээ. Онлайн дээр ганцхан авдаг юм те. Одоо сүүлийн 3 жил бол коронавирус хашаа болоод заримдаа ч ингээд хил ам зуураад ярьдаг чинь бүр таг зураад одоо болчихлоо. Таг үлдэх нь одоо мессежчсэн биш нэг урсын цэник дуусаад удшунтарсан чинь эмчээ би цаг авах гэсэн юм аа. Та нартай их дургу байгаа мó ягаад уцаа тарчаад авах юм. Миний урсны цэник дуусчаад байна л да. Тэгээ сая уцаа цэнийг нээж штэ. Тэгээ нэг иймэрхүү байдлаар ингээд очиод байгаа байхгүй. Тэгэхээр юу хэлэх гээд энэ үгээр ерөнхийдөө бол ихэлсэн бол арт нь гарна. Сэтгцэн эрүүл мэнд сайтай явж үндэстэн үлдэнэ. Гэдэг яг итгэдэг. Ягжгүй итгэдэг. Орос Монгол судлаач Орсын эрдэмтэн нэгс агуу гэдэг байхгүй. Монгол улс дэлхийн талыг эзэсний тухай бодох өгсөхгүй юм гэж. Ягаад гэх юм бол аргаа олцсон учраас эзэхэр байсан гэж. Харин сүүлийн 100 жилд гэж байгаа байхгүй. Сүүлийн 300 400 жилд манчин 200 сүүлийн 300 жилд энэ хоёр том гүрний донд ёс заншил үндэс угсаа нутаг орноо авч үлдсэн нууц бол жинхэнэ нууц юм аа гэж. Тэр нууц нь юу байсан бэ гэдэг ингээд хайгаад байгаа. Тэгээ одоо миний нээсэн байгаа бодож байгаа итгэж байгаа зүйл нь бол Монгол эрхтэйчүүд бүгдээрээ бие даасны шийдвэр гаргаж чаддаг хараад бус хүмүүс байсан. Нэгдүгээр тодорхойлтыг би өгч байгаа. Яа тэгж байгаа бүгдээрээ уулын аманд малчин байгаа тийм. Мала хаашаа нүдэх, хаашаа бичээ гэрээ хизээ нүүхийг нөхөр мэднэ. Юу өмсгийг нөхөр мэднэ. Тийм үү? Өнөөдөр Монголын ирчүүд ямар болчихсон бэ гэсэн чинь эхнэр нь мэддэг болчихсон. Би өнөөдөр цалин аваад өгөөд эхнээсээ тамхины мөг ахныхаа мөгийг гойж авдаг болчихсон.
Харин тийм байна. Энийг хайрын илэрхийлж бодоод байгаа. Гэтэл чинь ууштаараа хүлээн зөвшөөрөх хэрэгцээний гажууд хувийн орон зайг бол. Тэр хувийн орон зайг болчихсон хүн гэдэг чинь архиал юм шүү дээ. Хутлаад ярих шүү дээ. Ичгүүндээ баригдчих шүү дээ. Тийм үү? Тэгэхээр бид энэ талаар бодох хэрэгтэй сэдв байхаа. Энийг түүх судлаач нар, антропологууд тий ярил гоё ярих байх л та. Тийм бол зүгээр тийч байгаа юм аа нэг юм утгатай юм байсан байна да. Одоо яг юм байна да. Аргацны магадгүй л нэ бид яг тийм судалгаа хийх биш дээ. Энэ зүгээр л байх. За би нэг сургалтанд суужсан чинь тэнд нэг эмч ороод ирсэн байхгүй. Тэгээд тэгж ярьж ирсэн юм эмчнэр залуугаар айгүй их бурхан болж байна. Burnout болоод ачааллаад ийлэхгүй маш их бурхан болж байна. Өөрснөөгөө хайрлах үгс болоод гэд ярьж ирсэн байхгүй. Тэгээд би чамаас өөрийгөө яаж хайрлаж юм бэ? Чи багтаа нэг дуулдаг гэсэн шүү дээ. Даавдар зогш гэдэг нэг гоё дууны багш. Ямар ч үл тэр жилийн тэрнийг өдөртөлөө стад найрлаг хүчтэй дууссан. Тийм шүү дээ. Хайсан дээр од лээлээ шүү дээ. Зоосон дуулсан. Одоо өгшин чи дуулахтайхаа яриа байхгүй. Юу дуулах. Чи ядаж дуулж байгаараа. Дуулах чинь бас нэрийг үжиглэх алхах. Хаал маалтай албатгаар энэ хаалаа дууны өгч заримдаа уцаар ярих хөө ихчээ гэдэг очиж ирсэн юм чи. Тэр хаалаа гэж очиж урсан юм чи байгаа юм. Одоо яа их. Би одоо зөвшөөрөх хэрэгтэй болсон шүү дээ. За хоёлаа тэгвэл дараагийн одоо архитектурын талаар тусад нь ярих уу? Дахиад нэг подкаст ер нь бол архины хэрэглээний талаар бүр бие даасан зөвлөгөө нэг авчих их гэмгүй шүү. Яагаад гэмгүй вэ гэж байгаа юм чи ер нь зүгээр шууд элчгэн дараагийн морлыг гэхээсээ төрүүлээд нэг юм санаа сэтгэл өгчүүлэх зүгээр гэж. Одоо чи хүмүүст архин дамтах өвчин үе архины шалтгаан сэтгэл зам төрхийн юм юу вэ гэдэг ийм сэдвээр ярьж өгөөд орчоор жилийн дараа таны төдөн сарын тэдний өдрийн лайв үзээд төдөн жил 1 жил 2 жил өөрийгөө хачиглаад архичингаа мэдлээ. Яг одоо шууд имжлүүлээ гэж хэлдэг хүмүүс. Тэгэхээр бид нар ингээд нөгөө нэг төрх үйл өөрчлөлтөнд 7 үе гэж байдаг аахгүй одоо Клименкогийн шатдаг аахгүй юм. Ухааллын өмнөх үе, ухааллын үе, ухааллын өмнөх үе, ухааллын хүлээн зөвшөөрөх үе, уналтын үе гэдэг нь 7 шатдаг аахгүй. Их хүмүүс ухааллын өмнөх шатанд явдаг. Хэрэгжилж байгаа зүйлээ хортоо гэдгийг мэдэхгүй, асуудал үүсгээд байгаа гэдгийг ойлгохгүй тийм. Ингээд явчих. Хизээ мэдтийн гэхээр чи баттай адилхан сагтаа одоогтой. Вау, одоо цагаар зогсвол алхахыг өгш. Кортизолоос болтоо гэж боддог болтго. Гэтэл хамгийн амарнд мэдэж байгаа шин гэдэг маш хэцүү зүйл. Яагаад вэ гэхээр надад дааса бойнараа энэ ажлаа хийгээд суучих гоё байгаа юм чи гэдэг асуудал илүү ачаалал өгөх. Энд нэг тодонд дамж татчих байгаа. Боор наавч дамжтын бас нэг илүүл үү дээ. Дамжчих. Тэгээд тэрийг хийгээд амдаг. Тэгвэл энд коуч тусалдаг. За чи надад туслаа шүү дээ. Өнөөдөр бидний гарах юм бай. Яг өнөөдөр чи петаметрээ тавиад харуул 12,000 байх ёстой юм тий. Норм 10,000 байт 12,000 багс. Би одоо чи бидний өмнө 17,000 21,000 алхдаг 7 олон болгон баян өндөр уулынхаа оройд дээр ингэж 14 хоног нэг удаа гарч мардаг байр шүү дээ. Өчтөр өглөө бүтэн сарын өглөө ихнэр урд урд ахсаад ирэх шээ босоод ирэх гэдэг юм. Урдаас нь харж ирсэн. Гэсэн. За. Юм ярихгүй. Юу их өөрөө мэдээж өөрөө гарч байгаа юм. Энэ чи юу гэдэг юм бэ? Тасгүй болж тийм. Өөрөө тэр зуршил маань халуун болж юм гэсэн үг байхгүй. Тэрийг зөвхөн коуч ментор л хийж өгнө. Өдөгчтэй тийм. Бидний ялангуяа социалист үеийн бүтээгдэхүүнүүдийн нэг аюултай юм нь шаардуулж иж хийдэг юм комплекстэй байдаг дээр. Тэгээд цөөхөн эмгтээчүүд нь яах нь сайн дурын болж чадсан байдаг. Ихэнх нь бол шаардаад л байвал бүтээл нь ундраад энэ амжилт нь гараал нь тийм. Одоо би нэг фитнесийн манай одоо их од болоод байгаа нэг Саруул Бат гэдэг байгаа нэг фитнесийн багш. Мундаг булчин таны залуу. Манай Монголд бол од болж юм л да Саруул Бат гэдэг байгаа. Саруу төгсчлөө нэг тийм мундаг булчинтай гоё залуу байгаа байхгүй. Тэр нөхөний сургалт арга зүйг нь би бол айгу дэмжиж байгаа байхгүй. Монголчуудад энэ сургалт арга зүй методика яг таарна. Тэрээс хараа загнаар хараагаад явчихна. Би зург хараад намайг шүүмжилж байгаа чинь ажигтай ямар нэг шинж биш. Маста систем үзээгээ чирээд яг одоо чаддсан бол 10 сая гадах гэж. Хоолойгоо шахаад арилгаж хүн сандармаар болж байгаа юм чи. Тэр монголчуудын методик юм шиг байна.
Арай дараагийн үед арай өөр болох юм дээ. Тэгээд тэр үнэхээр явсан хүмүүс сайн болоод байгаа байхгүй яг тийм нэг яг ингээд шаардлагач хийсэн сэтгэлтэй байна. Тэгээд сурахын тулд сураагүй дүн ахмад сурцсан хүмүүсийн үе гэсэг байхгүй тий. Одоо ч ингээд бид нар чиглэл өгдөг байлаа шүү дээ. Би замд хүмүүс өгдөг байхгүй. Би амьдралдаа ганцхан номыг хин үнэngээс уншиж үзсэн гэдэг байхгүй. Нэг нь уран зохиолын ном гэж хүүхд тавтаа уншиж бүх уран зохиолын нэг уншихын тулд хичээж байсан. Удаагаар зэргийн хийж байгаа байсан гэж байна. Нөгөөт нь сэтгцэн англи судлалын номыг би сэтгэлээс уншсан гэж байхгүй. Яагаад гэх юм бол нөгөө тэр олон янз бүрийн юмыг ялгахын тулд уншиж чийлэх аргагүй болж байгаа байхгүй. Тэр номыг чин сэтгэлээс уншсан. Энэ хоёрыг унших гоё байсан гэж байгаа байхгүй. Бусад номыг ингээл харлаа энийг нь ойлгоогүй эндээс нь харлаа энийг ойлгоо эндээс нь харлаа ийм биш за тэр онцлог хатагдах юм яа хийдэг байхгүй. Тэгээд юу хэлэх гээд яригч аюун санааны амьдралаар амьдрах юм ихтэй мессеж нь зөв мессеж. Миний хамгийн айдаг юм зөв мессеж өгөхгүй байхаас айдаг. Ашиг сонирхолтой ард нь бизнестэй байх тэг хүний хуурч бэрхшээлтэй айгүй хайдаг. Үнэнтэйгээ цуг явуулдаг. Буддагийн нэг сургаал байдаг байхгүй. Нэг будда номлогчдын сургаал байдаг. Буддагийн байхгүй. Христ ягаад тийм олон дагагчтай та ягаад тийм цөөхөн дагагчтай байгаа юм бэ гэсэн чинь. Христ өөрийгөө аврагна гэж хэлдэг учраас авралханд олон хүн дагдаг. Будда бол яг нь өөрийгөө аврагна гэж хэлдэг учраас үнэнтэй их хүн болдог юм. Тийм учраас буддыг дагагч цөөхөн Христийг дагагч танах хүн олон байт юм байна. Тэгэхээр ертөнцийн эзэн гэдэг чамайг аврагна гэж хэлдэг үстэй. Тэгэхээр нэг авч байгаа юм чинь би зовоод яах тийм. Уушдаараа эзэн минь би их тэр аав дахиж хизэж юм болохгүй тэр удаа би согтуу байсан. Окей би эзэнд ивчлэгдсэн. Одоо би ингээд тавьчихсан тийм. Миний ихнийтэйгээ хараад тавьж байгаа шалтгаан олдоогүй шүү дээ. Дахиад тавих хэрэгтэй байх гэж байна. Тэр зовлон дахиад үсгэн юм тийм. Хүн дахиад тийм зовлон өгөх юм тийм. Буддаа бол тэрийг хайхтай. Чи яагаад ихний авсан юм? Тийм. Нэгэд авсан бол энэ үүлийн үргэлжлэгийн орч байгаа юм чи яагаад зөвшөөрөхгүй байгаа юм? Тэр зөвшөөрөхгүйс юм чи яагаад ихний авсан юм? Тэгэхээр амар ч болж сонголт божигч. Тэгээд тэр сонголт гэдэг юмныхаа төлөө бууж өгч чаддаггүй учраас хүн заавар амархыг хайгаад идэх юм шиг. Саа батар очив сайхан амжиг гэл. Дараа сайн болох олон муу нь олж идэх юм шиг. Тэгээд өөрийнх нь сайн гэж бодож байгаа хүн жүжиг байдаг байна шүү дээ. За гэхэд тийм ингээ яриад зүгээр цаашаа зөндөө юм байна гэж. За зөвнөөс тэгээд амарда хоёлаа тэгвэл дараа нь архитектурын сэдвээр дахиад нэг подкаст хийв. Сайн би нөгөө хүүхдийн тухай ярьсан чинь бүр хүүхдийн хүмүүжлийн талаар ярмаар. Энэ хүүхдүүдтэй байгаас яаж хүмүүсийн талаар манай хүүхдүүд жилүүгээ ярьдаг. Илүү сайн их юм хэлдэг. Тийм би бол зүгээр яг нөгөө номноос уншсан гэдэг тийм. Яг үнэхээр хүүхдтэй ажил хайгуу дурггүй. Тийм. Маш их төвчээр шаарддаг. Гэхдээ маш гоё үр дүнтэй гардаг. Зүгээр хүүхэд талаас бол миний хамгийн сайн хийж чаддаг зурган онцлогоо хийх болон эмгэг зам төрхийн элементүүдийг хэлж чаддаг. Гэхдээ эмчлэхээс залхаад байдаг. Залхаад байгаа гэдэг тийм яг үгүй. Хүүхдийн засал чинь ингээд том хүнээс тайлбар ярилцах боломжгүй шүү дээ. Боддог тийм хаалдаг юу хийж байгааг нь ажигладаг. Ажиллаж байгаа зүйлийнх дараа ямар ярагс тайлбар өгч байгаа гэдгийг хардаг. Тэр бол нэг тийм над чинь ийм түргэн удан яриатай хурдан түргэн боддог сангины холиоруудыг тэр амар юм флегмат нөлөө холиод хийдэг гэж тийм амар ингэ тавтуу. За тэр хүмүүс самлыг бол хугалчлаа. За тийм нэг аяг хагасны гадаа нүдний хараа тэгж өөрчлөлтөө. Тэр үедээ над руу хаж удаан хөшиж зогсон айцыг илэрхийлнэ гэдэг бичиж суусан. За одоо тэр дээр юу гарах вэ? Тэр хийгээсэй гэж хэлэхгүй. Тэр найзын ажил биш. Тэр хэд мундаг сэтгэл зүйчтэй бас байна. Одохгүй бүр их болно. Ягаад гэвэл Монгол улс сая юу ячлаа штэ. Бүх сургуулиудыг ингээд сэтгэл зүйчтэй болгочихлаа штэ. Тэр жоохон хүүхдүүд 10 жилийн дараа гайхалтай хүмүүс болж байна. Үнэхээр гоё хүмүүс болно. Тэр цагт Монгол бас айтгүй болоо. Бүх сургуулийг сэтгэл зүйчтэй болгоно гэдэг нь юу гэсэн сэтгэл зүйчдийг бэлдсэн байсан гэсэн үг юм уу? Тийм. Шинээр сэтгэл зүйчийн орондоо нийгмийн ажилтны орондоо шинээр үүсгээд тэгээд тэр төгссөн байсан сэтгэл зүйчний ажилтны авчин гэсэн үг байна. Зөв. Тэгвэл тийм олон сэтгэл зүйч суралцаад төгссөн байсан юм тийм. Угаасаа тэрээс зөндөө төгссөн байсан. Өөр хүмүүс сэтгэл зүйчний ажлын байр байхгүй. Тэгээ хөрх янз бүрийн ажил явж идэв гэсэн байхгүй. Одоо бол сэтгэл зүйч гараад коуч хийдэг болтой, ментор хийдэг болчлаа.
өөрийн сэтгэл зүйн зөвлөгөө заслын төв байгуулдаг учраас тэгээд сэтгэл зүйн төвүүдэд ингээд янз бүрийн судлаач арга зургаар ажилладаг учраас нэг үеэ батхад сэтгэл зүйн хүмүүс ханддаг болсон. Нэг үеийг батхад дээр байгаа. Дээр ямар ч би заримдаа тэгдэг ахгүй хашнаар. Би уг нь 2000 онд архины эмч болохтой өөрийнхөө үеийн архичдыг эмчилж өгнө гэж боддог байсан юм. Энэ архичны гэр бүл миний ирээдүйд би хөргөн өсөж байгаа учраас энийг засч авахгүй миний 2 хүүхэд заавал гэж салиалдаг байсан чинь нэг өөрийнхөө архичныг эмчлэх үрсэн. Одоо хүүхдүүдийн эмчлэл явж байгаа гэдэг байхгүй тийм. Одоо 90-ад оны хүмүүс эмчлэл явж байна. 85 6-аас хойш 90-ад оны хүмүүс маш хэмжээнд хамрагдаж байна. 2000 оны хүмүүс маш хэмжээнд хамрагдаж байна. Тэр чинь дандаа нөгөө гэмтэлтэй өв тэгш бос гэр бүл үүсэж байгаа. Тийм хаягдсан, аав ээж нь гадаад явцсан хаягдсан, өвөө эмээ дээрээ өссөн гэж чинь бүгд хайрын хэрэгцээнд дутаж болчихсон. Хүмүүс тэгээ нөгөө хүлээн зөвшөөрөх хэрэгцээнээсээ бодож ил мөрөлдөө тоглодог болчихлоо. Өрөнд ормуудыг хичээд тэрээс хаягдгаа сайхан хайцсан өрөө урданд төлөх ойрхон тоглоод тэр чигээр өрөнд ороод тэгээ сүлдээ ичүүрийн мэдрэмж нэгтгэрээ тэр тэгэл цацрын мэдрэмжтэй болоод тэгэл алдсан ч гөлөөгөл дуусчих. Энэ чинь аимшигтай том ачаал үүсэж байгаа. Одоо хар тамхи байна, дебантинд суцсаар мансуух энэ Монголд зүгээр Америкийн кинонд гарч байгаа шиг болчихсон шүү дээ. Тэгээд энэ нөхөн дээр бид анхаарал тавьж нийгмээ цэвэрлэхэд ингээд хувь нэмрээ оруулж байхгүй болов юм да. Харин тэг хувь нэмрээ оруулъя. Тэгээд би ч гэсэн чадлынхаа хэрээр оруулъя гэл нэг ч болохын гэр бүлийг амар амгалан гэр бүл болгоё гэж нэг одоогийн байдлаар Facebook групп нээчил тэндээ хүмүүс цуглуулаад байж. Болон өөрийн туршлагыг хуваалц өгснөөрөө тэр чинь маш их буян үлж байгаа хгүй сурснаа хүнд үзүүлэх нэвтрүүлэх зүйл чинь хүнд маш их үү үг энергитэй гэж ярьдаг штэ. Үгний энерги тэр зүйлийг хийж чадсан хүндийн үгний энерги хүч болж тарны хүч болж мэддэг байхгүй юу. Тэр үнэн байхгүй. Тэр зүйлийг хийж чадна гэж чинь тэр асуудлыг шийд давамдуулж чадсан хүний дотоод сэтгэлийн итгэл үнэмшлийн үг байхгүй. Тэр бол нэмэр болтог хүн яаж болдог. Нэг үгийг хийсэн ч тусыг болдог. Тэгээд тэр үг энерги бид нар тийм хий хүч мчний бодоод ингээд өөртөө төөлдүүлэх гэдэг үгүй байхгүй. Бодол санааны урсгал яадаг. Тэгээд бодол санаа чинь туршлага шүү дээ. Өнгөрсөн практика гэдэг нь өнгөрсөн амьдралын маань кейс байхгүй. Энэ бол бүрэн боломжтой. Одоо ингээд миний багш хамгийн намсыг хийжсэн. Хүн стереотиптэй хүн дуугаа итгэж чадвал бүх өвчнөө хангааж чадна гэж. Би үнэхээр яг тэгж ангааж байгаа хүнийг үзчихсэн. Астмтай, нейродерматиттай, хотоодны шархтай, хавдрын уйлд үед орцсон юмхтэй яг бясалгал хийсээр хагаад өөрийгөө ингээд бүрэн итгэж ирсэн би харж ирсэн 5 жилийн дотор. Тэгээ тэр юмхтэй хамгийн сүүлд би нэг автор тэр нэг ховс хийдэг гэсэн нөхөр хийж яхад манай би нэг саантай байсан нөхөр нэг гүн саан юм шиг газартаа. Тэгээд тэр юмхтэй ингээд ирээд нүцүүлж байгаа. Тэгээд яаж явах үедээ дараагаар нь тэр яг шараад яагараа гэж өөрийгөө имчилээд би бүрэн итгэсэн шүү дээ. Тэгээ таны яриад идэг хүлээн зөвшөөр итэг гэдэг хоёр үг чинь хамгийн чухал юм байсан билээ. Одоо би бол бүрэн итгэсэн. Одоо үнэхээр сайхан байна. Би ингээд хүүхдүүд маань хэцүү амьдч чахад би санаа зовхоо болчихсон шүү дээ. Яг тэгвэл надаас хамаарахгүй гэдэг. Би хүн тусламаар байсан ч туслахаа болчихсон шүү дээ. Яг гэх юм тэр хүн ихлээр энэ зүйл зөв буруу юу гэдгээ өөрөө үзсний дараагаар тэг хариуцах гэдэг юм ингээд сонготой боломж олгож байгаа учраас энийг би тус гэж боддог болчихсон шүү дээ. Тэгэхээр айгүй яг бүтэн нартай ханддаг болсон гэж ярьжсэн байна. Тэгэхээр яг өндөө энэ нөр итгэл авахгүй. Тэгэхээр бид ч болохоор тэгж бодож чадахгүй тийм. Хөрхи тэр минь ингээ архин уугаад ядарч байгаа тусаад өвшинчний мөнгөний өгчлийг гарах байлгүй хий хоосон найдаар. Гэтэл ясын дээр архиуж яана гэдэг чинь жаргаж байгаа хүн бид жаргалаас залах гэж харсан шүү дээ. Миний цэнгүүгсүү юм үстэй. Тэг би сонголтоо хийчихэд байхад намайг засч авах гэж оролдоод аваад байгаа үстэй. Би чамаас вэ би архин таартай гээд байхад чинь намайг архиас салах гэж байгаа юм чи муу хэлтэй. Тэгвэл хизээр ингэж арх биш байсан юм байна авгаа мөн зүг байсан юм бодохыг хүлээх хэрэгтэй байна. Хүлээж чадахгүй байгаагийн confidence. Харин тийм билээ те. Тийм үү? Даасаа ингэж настайгаа ярьж баярлалаа хоёулаа. Айгүй хэрчлээ. Тэгээ дараа дахиад ярив.